Зөвхөн цэгийн үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчтэй сонсогчдоо. За On and On подкастын шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр бас шинэ оны эхний дугааруу та бүхэнд хүрч байгаа учраас маш одоо өрмөц гоё зочдтойгоор бас хүрж байгаа гэдгийг энэ ташрамд дуулгая. Энэ удаагийн зочин маань зохиолч, йогийн багш Эрдэнэ Цэцэг. За хөх цас. Баярлалаа. Энэ удаагийн дугаарт оролцож байна. За шинэ оны мэнд хүргэе. За шинэ оны мэнд танд бас хүргье. Сайхан он гарлаа шүү. Тэгэхээр шинэ он за 21 оны төгсгөл эсвэл одоо 22 оны эхлэл гээд яг нэг энэ цаг мөчид бид нэр ер нь нэг юм өөрийгөө эргэж харсан эсвэл шинэ ондоо өөрийгөө бэлтгэсэн ийм цаг үеүүдэд бас бид хоёр уулзж байна л да. Тэгээ ялангуяа эмэгтэйчүүд маань одоо 22 ондоо шинэ аяллыг эхлүүлж байгаа ах гэж бодож байна. Аялал болгоны ихэнд байдаг нэг хідэн зүйл байдаг шүү дээ. За одоо юу гэдгийг энэ жил чин хаснаа гэж англи хэл сурнаа гэж гэдэг юм. За энэ одоо жагсаалтуудын бас дээгүүр байранд өөрийгөө хайрлнаа, өөртөө цаг гарганаа, өөрийгөө ойлгоно гэсэн эдгээр үг хэллэгнүүд бас явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ ч утгаараа би бас өнөөдрийнхөө зочинг өрсөн байгаа. Өөрийгөө хайрлна гэдэг ингээд хоёрхан үгээр бид нэр илэрхийлж байгаа боловч үүний цаана асар том агуулга шинэ ойлголтууд бараг амьдралыг шинээр харах энэ үзэл бодол явж байгаа. Тэгээд тэрийг бас өөр дээрээ тусгаад хэрэгжүүлээд үр дүнгийн одоо үзээд явж байгаа ийм бүсгүүчүүдийн төлөөллийг бас өнөөдөр студид өрсөн байна. Тэгээд хоёлаа энэ хоёр үгнээс өнөөдрийнхөө яриаг эхлэе. За танд маш их баярлалаа. Энэ яа гэвэл их гоё сонирхолтой бүр нэг ингээд хідэн цаг хамаагүй буу алчмаар юм сэдв байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг чинь тэр олон зорилгууд бид нарт угаасаа байгаа шүү дээ амьдралын. Тэр олон зорилгуудын бүр нэгдүгээр номерт нь бүр 10 дугаар тавих юм бол хамгийн ихэнд нь бичигдэх ёстой зорилго гэж би бол одоо ойлгож эхлээд байна л да. Тэр өнөөдөр миний одоо тантай ярих гэж байгаа одоо ярианууд маань ихэвчлэн дандаа өөр дээрээ туулсан, ойлгосон. За энэ аяллахаа явцад өнөөдрийг хүртэлх одоо хийсэн 2020 оны эхлэл хүртэл хийсэн энэ аяллахаа туршид одоо ойлгосон тэр хэсэгхэн мэдрэмжүүдээ л бас хуваалцсан гэж бодоод байгаа байхгүй юу. Тэрнээс биш ямар нэгэн онол ч юм уу, тий ямар нэгэн тим юм бол баг яригдахгүй байх. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэд ингээ ярахаар их холын урьяач юм шиг тий зүгээр лоозон юм шиг сонсогдож байгаа. А тэгээ хоёрхан л үг байгаа штэ. Би хайр гэдэг юм хоёр л үг байна шүү. Тэгэхээр өөрийгөө хайрлахыг би юунаас эхлэх вэ гэхээр тэр хоёр үгээ ойлгохоос л эхлэмээр юм шиг. Яг тэр аяллаа хэрвээ та хийхэд бэлэн болсон болвол те одоо нөгөө за яг би өөрийгөө л хайрлахгүй болохгүй юм байна. Би чинь орхигдсон яваад байгаа юм байна. Би чинь гээгдсэн юм байна. Би энэ амьдралын аль хаана нь яваад байгаа юм бэ гэд өөрөө нэг эргцүүлээд те тэгээд би хайргүй яваад байгаа юм байна. Намайг хин ч хайрлахгүй байгаа ч юм байна гэдэг ч юм уу нэг юм гомдол хийж байгаа эмэгтэйчүүд эргэж боддог л доо. Би ер нь өөрийгөө л хайрлая одоо гэл те. Тэгэхээр тэр яг тэгж бодож байгаа ч юм уу за ямар нэгэн шалтгаанаар энэ одоо үйлчлэг хэрэг сонирхож байгаа бол за би гэдэг үгээр хэлээ тодорхойлох хэрэгтэй юм байна гэж би бодсон. Хоёрдугаарт хайр гэдэг үгээр тодорхойлъё гэд. Тэгэхээр би гэдэг хоёрхан үсэгтэй богинохон үгийн үг атлаа. Маш хэцүү те яг энийг олоход тодорхойлоход за тэр ахтар гигантэн сутан л биш болвол тэрийг олоогүй ч явж байгаа хүмүүс олон байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр би гэдэг үгээсээ л эхлэе гэдэг. Тэгэхээр би хин юм бэ? Би Эрдэнэ Цэцэг хин юм бэ? Нөгөө фэйсбүүкийн маань нэр хөх цас шүү дээ, тэ. Хөх цас яг хин юм бэ гэд ингээ асуугаад тэгжэл зорилгоо ер нь эхлүүлэх зүгээр санагдаад байгаа. Тэгэхээр одоо миний 22 оны энэ гоё одоо амжилтаар дүүрэн байх ерөөлтөө гэж би бодож байна. Тэгэхээр энэ оны маань бас бүр их хамгийн энэ тэрхүүний зорилго энэ одоо өөрийгөө хайрлна гэдэг энэ ухтгууныг цааш надад лавшруулна да. Нэг барьсан байгаа сэжмэл цааш надад ингээл жоохон ахиулна гэсэн юм бодолтой байгаа юм. Нөгөө левел ахиулна гэдэг шиг. Тэгээд би гэдэг үгээ олоход их чухал байх гэж найз нь бодож байгаа. Тэгээд би ч гэсэн одоо бол яг би гэдгийг олоогүй л явж байгаа л да. За энэ би юм болов уу гэдэгт л арай биш юм шиг. Тэгэхээр гоё анзаарч байгаа. Ажиглаа л яваад байгаа. За энэ эмэгтэй чинь энэ би гэдэг эмэгтэй чинь юунд баярлаад байгаа юм бэ? Юунд тогтлоод байгаа? Энэ тогтлын ардаа ямар шалтгаантай байгаад байна? Тэгээ би ойрын хэд хоног нөхрөөсөө цэцэг авмаар их санагдаад байгаа байхгүй юу? Өөрт нь хэлсэн, тойроо замаар хэлсэн, шууд замаар хэлсэн. Гэхдээ нэг л нартаа өдөр өөх бах тий. Тэгээд би яг тэмүүтэ бодож байгаа байхгүй. Би ягаад цэцэг авмаар санагдаад байгаа болоо гэд ингээд өөртөө анзаарч байгаа юм. Тэр энэ хардаа их олон шалтгаантай бас байж болно л да тий. Тэгэл тэр шалтгаан бүрээ ингээд анзаараад ингээл яваад хахаар тэр нөгөө би гэдэг эмэгтэй чинь би гэдэг эмэгтэйгийн олон одоо сонь юмудаа тулна штэ. Тулаад байгаа байхгүй юу яг одоо энэ хугацаанд. Нэг харахаар нэг ялдам сайхан охин болоод хайртаал нөгөө харахаар нэг тийм
нэг их тийм адиар гэж ярьдаг да бид нартэй тийм ааш муутай нэг эмхтэй болж хураал. Тэгээд тэгсэн ч гэсэн тэр олон дөрүүдийг нь одоо ойлгох аль болох ойлгох тийм одоо тасгалжуулалт өөртөө хийгээд байгаа юм л та. Тэгэл хайрлал ингээл яваад. Тэгээд мэдгүй одоо зэрэг яг би гэдгийгээ холоход яг юу болохыг би мэдэхгүй байна л да. Гэтэл өөрөө өөртөө хамт байх, өөртөө ойлголцдог байх. За тэгээд тэр өөрөө өөрийгөө миний хүсэл юу юм гэдгийг тийм том ялаад тэр хүслүүд нь хоорондоо зөрчилдөөнгүй байгаад байх. Энэ бүхэн чинь л яг тэр амгалан зүйл, тайван зүйл нь болж ураад тэг аз жаргал болоод байгаа юм болов уу гэсэн нэг ийм л одоо аялыг одоо би одоо өөрийнхөө хайрлах аялыг 4 жил хийж байгаа юм байна. А тэрнээс өмнөх аялууд би өөрийгөө хайрлах аялал амьдралын өдрүүд бол өөрийгөө огтхон хайрлаж байгааг өдрүүд байсан. Байвал яах вэ? Бараг ихэнхдээ өөрийнхөө эсрэг юмнуудыг хийдэг байсан баг. 31 нас хүртлээр дандаа өөрийнхөө эсрэг, өөрийнхөө эрүүл мэндийн эсрэг, нэгдүгээр өөрийнхөө одоо үн цэний эсрэг, өөрийнхөө үнний эсрэг. Өдөө ингээл яг үнэн дуу хоолойгоо ингээл үнэн дуу хоолой ч юм уу би өөрийнхөө хүсэл ингээл сонсогдоод хэлэнгүүт яхаа наадах чи хүмүүс шоолно. Яхаа наадах чи хүмүүс таалагдахгүй, ээж таалагдахгүй, авт таалагдахгүй гэл хоошин тавиал нөгөө тэгээд тэр өөрийнхөө өөртөө хэлээд байгаа дуу хоолойг сонсохгүй тул янз янзын юмс дараал тийм. Ингээ яваад байсан байна. Тэгээд яг 4 жилийн өмнөөс гүй нэрийн ч одоо би бүх хүн магадгүй надаас одоход одоо хүлээр ч юм уу, үр дээр ч юм уу, зуртаар ч юм уу надаас одоо холдон одоход хин надтай үлдэхин би өөртөө л үлдэнэ. Тэгэхээр би өөрийгөө ойлгодоггүй, өөртөө таалагддаггүй, өөртөө одоо үн цэнгүй байвал миний амьдрал юу болж одоо хуурах юм бэ гэдэг нэг бяцхан юм нэг айдас. За энэ айдас намайг их уршин явуулсан да. Ингээд нэг л өдөр одоо төрсэн бодлоо эсвэл хин нэгнээс ирсэн дарамт одоо хин нэгний өөрөө чинь ингээд бодлыг ингээд хайрцаглаад байхаар бүр тэсгээ байгаад энэ бодол төрсөн үү? За ихэнх эмэгтэйчүүдэд тэсгээ байгаад төрдөг байх. Яг түүнтэй л адилхан процесс явагдсан шүү дээ. Их л том одоо нэг амьдралынхаа жижигхэн одоо төвийг ярахад их л том одоо карьерийн төлөө яваад исэн. Би ч нэг дарга гайл те нэг хүмүүс удирдаад байгаа юм шиг эцэст өөрийгөө ч удирдах чадахгүй жиж өөрийнхөө идж байгаа юм ч удирдах чадахгүй жиж хүн удирдаад л те яваад байсан. Тэгэл хүүхд мөхтдээ их заан штэ. Зааварлан үүрэгдэн те. Тэгээ ингээл их л нэг тийм дүрд тоолоод яваад иснээр гинтхэн харсан байгаа байхгүй юу? Гинтхэн хараад яагаад би дүрд тоолоод яваад байгаа гинтхэн харсан гэж гинтхэн амируу аз жаргалгүйг л олоо харцсан. Тэгэл өдөржингөө стрессэж байгаа л орой гэртээ ирэхээр нөгөө стрессээ гэр бүлийнхаа хүмүүс тоочдог. Би ста заваад би баг ингээд би энэ гэр бүлийг авч явах гээд ингээд та нар ингэсэн биш үү? Та нар ингэчихгүй яасан ингээл нэг тийм одоо бидний ярьдгаар энерги муута одоо үгс амнасаа гаргаал те. Ингээд би өөртөө ерөөсөө таалагдаагүй, ямар ч сайхан хувцас өмссөн гэрэлтэхгүй те. Тэгээд ямар ч хувцас худалдан авсан баг тэр нь надад өөрт манаас таалагдахгүй. Тэгээд нэг ийм замбраагүй болоод эхэлсэн байхгүй. Тэнгүүд за стоп татъя. Чи юу болоод байна гэдэг ингээд нөгөө бараг л эцсийн зэгтэл тулсан дэр юм байлгүй те. Тэгэл ингээд за чи юу болов гэж ингээд өөрөөс асуусан чинь би өөртөө таалагдахгүй ажил хийгээд байгаа юм байна. Би өөртөө таалагдахгүй дүрд тоглоод яваад байгаа юм байна. Энэ дүр бусдад магадгүй 100%, 1000% таалагдчихсэн чи ганцхан надад таалагдахгүй байх чинь эн чинь одоо харангийн хамгийн том дохио шүү дээ гэд тэг нөхөртөйлсөн байхгүй юу. Би ажлаасаа гарчих уу гэдэг. Тэгсэн би их гайхсан л да нөхөр маань тэр ажил тэр албан тушаалын тэр одоо байр суурьнд очих гэж би тэр магадгүй өмнөх 31 жилээр зарцуулсан байж таараа шүү дээ тийм ээ. Тэгээд нөхөртөйлсөн чинь бүр санаанд ормоо хариу хэлсэн. Тэгээч минь тэг амбиш сая биш ерөөс ойлаа. Гэхдээ ер нь хүн ер нь яаж байгаа ч амьдрын шүү дээ. Тэгээ манай нөхөр нэг тийм бойд одоо тэр нэг бурхны мөн чанарт нэлээд төгөж очсон хүн байгаад байгаа байхгүй юу? Би байсан бол нөхрийгээ одоо ингээд ажлаас гарчихгүй гэлгүй нөгөө л амьдралын хаар сарах юм аа бодгол байсан баг. Нөгөө тэрний цаана байгаа сэтгэл хангалуун байдлыг үл анзаарна. Жохон дисчээч гэдэг юм уу юм хэлэх байсан баг. Гэтэл тгийгээд энэ их том зориг болсон. Тэгэл яг ажлаасаа гарсны маргаашнаас л яг өөрийгөө хайсан да. За би яг хийм бол юунд дуртай юм бол за тэгээ хэрвээ тэгээгүй тэр үйлдэлийг хийгээгүй байсан бол уучлаарай яг энэ өөрөө би эмэгтэйчүүдийг ажлаасаа гаргаж уриалаагүй шүү. Хэрвээ надад тохиолдсон кейс хэрвээ тэр үйлдэлийг би хийгээгүй байсан бол өнөөдөр ч гэсэн нөгөө аз жаргалгүй эмэгтэй нөгөө аз жаргалаа ойлгоогүй эмэгтэй өөртөө хайргүй өөрийнхөө эсрэг бүх үйлдэлүүдийг хийсэн эмэгтэй тэрийгэ карьер гэж бодсон эмэгтэй л байх байсан болов гэж би таамаглаж байна. Тэгээ тэр эндүүрэл андуурал аль насанд хүрч зогсох байсныг бас таашгүй те. Тэгээд явсаар магадгүй насан эцлийнхаа өмнө нэг санаалдаад энэ хугацаанд амьдралынхаа энэ бүхэл өдрүүдэд аль өдөр нь би байсан юм болоо гэд тэр эцсийн амьсгал дээр өөрийгөө хайхч үед надад гарах байсан билүү би бас мэдэхгүй л байна л да.
Тэгээд ингээд нэг хөрхөн жижигэн процесс дээрээс ингэж аялал маань эхэлсэн. Тэгээд би гараад маргаашнаас өөрийгөө ингээд өөрийгөө фэйсбүүкээс хайсан л та. Надад юу хэрэгтэй гэдэг те. Айгу хөөрхөн гэсэн йогийн тийм мэдээллүүдийг олж хараад за тэгээд энэ магадгүй яг энэ йог гэдэг зүйл хүн чинь нэг ухамсар сүнсээрээ нэг юмныг ингэж мэдрэх гээд байдаг шүү дээ. Надад юу хэрэгтэй вэ гэдгийг. За энэ намайг яг өөрлөгөө очиход бас тусалж магадгүй юм туршаад үзье гэдэг. Тэгээд нэг йогийн танхимд очиж ирснээр санаж ийн. Тэгсэн чинь ингээд их тийм намуухан хөгжим явж исэн. Тийм мантра гэж бид нар ярьдаг л да. Намуухан тийм бурханлаг айз. За тэгээд тэр ширээн дээр байсан Агнестийн гэгээд ном те. За тэгээд бяцхан буддагийн хүрэг гих мэтчлэн тэр ахуйн тэр жижиг одоо пазлууд нь химотэй дидик жижиг зүйлүүд нь асар их тийм гоё зүрх рүү ингэж ороод тэгээд энэ зүйлтэй за окей за энэ зүйлтэй бол би хамт байх хэрэгтэй юм байна гэд ойлгоод эхэлж байгаа байхгүй. А тэрнээс өмнө чинь яасан бэ гэхээр өөрөө хүсгүйч байсан нэг зүйлийг хийдэг штэ бид нар тийм хүсгүйч байсан нэг ажлыг хийдэг. Тэгээд тэр их гонигтай юм бэлээ. Тэгэхээр мэдгүй хүсгүй ажлаа хийж болох ахaltaа. Гэтэ тэр ажил дээрээ өөртөө хэрэгжих. Тэр ажил дээрээ өөртөө аз жаргалтай байх замыг бас олж болно. А хэрвээ би тэр дургуй ажлаа хийдэг байхдаа өөрийнхөө жоохон ойлгодог, сонсдог байсан бол заавалж бас ажлаас гарах шаардлагагүй байсан байх л та. Тэр ажил дээрээ хэрхэн цэцгэлж болох уу? Хэрхэн сэтгэл зүйн хувьд тархалаатай байж чадах уу гэдгээ сорих байсан баг. Тэгээ юм байна. Тэгэхээр таны хоёрдугаар нөгөө юу хоёлын яриад бас чинь нөгөө хайр шүү дээ тий. Хайр таны хувьд юу вэ? За чи нэг хүчтэй надаас асууч. Тэгээ хоёлаа ярилцъя л тий. Би энд бас нөгөө жижигэн тодруулах хий гэж бодож байна л да. Одоо яг энэ нөгөө өөрийгөө хайрлая гэдэг нэр томьёо миний хувьд бол одоо жишээ нь өнгөрсөн жилээс л маш хүчтэй мэдрэгдэж эхэлсэн. Тэгээ тийм болохоор би бас ингээд өөрийгөө хайрлаж байгаа эмэгтэйчүүд ямар байдгийг бол өөрийгөө хайрлан гэж юу ямар хөгтгөн байдгийг бол гээд бас өөрийнхөө хэмжээнд тодорхой судалж эхэлсэн л дээ. Тэгээд үзсэн чинь одоо манай хөх цас бит хоёр бол фэйсбүүкийн нүүр номын найзууд тийм шүү дээ. Тэгээд хэрвээ та бүхэн бас үзэх юм бол фэйсбүүк дээр хөх цасын бичсэн одоо постууд яг ингээд зүрхэнд их хүрсэн байхгүй. Яг л ингээд нэрээ нөгөө миний хайгаад гэсэн хоёр хүн үгээ бид нар чинь нэг тайлбарлаж гаал эсвэл хэтрүүлчих гээл эсвэл нөгөө хизээч бидний амьдралд тэр зүйл байгаагүй учраас шинээр орж ирэхэд тийм сонин эв дүүгээ олохгүй байсан тэр зүйлүүдийг их аятайхан өөрийнхөө амьдралд оруулаад шигтгэцэн юм шиг санагдсан болохоор би бүр ингээд зориулан уурсан байгаа. Тэгээд бит хоёрын одоо энэ яриач үндсэндээ нэг хоёр хэсэгт хуваагдаж байна л да. Нэгэсэндээ өөрийгөө олоогүй гэдэг юм уу, өөрийгөө хайрлах гэдэг одоо бид нар магадгүй уриал оозон шиг яриад байгаа боловч нь бол үнэхээр хэрэгтэй зүйл. Энийг өөрийгөө олж өөрийгөө хайрлахаас өмнөх нэг үе тэгээд одоо энэ аялал ихэлсэн нэг үе гэдээ хоёулаа яриагаа үндсэндээ хуваачаа л та тийм. Тэгэхээр сая одоо за 4 жилийн өмнө бол жишээ нь хөгцсөн хувьд өөрийгөө нэг тийм олоогүй, дургуй ажиллаа хийдэг. Энэ бол нийтлэг бас эмэгтэйчүүдийн дүр төрхөлтөө аав ээж минь юу гэх бол хань нөхөр минь юу гэх бол за хүүхдүүдийнхээ төлөөл ингэчий гэсэн бид нар чинь нэг юм гадагшаага гэсэн их сайхан тийм одоо сайхан зам чанар юм шиг хэрнээ ингээд өөртөө нэг тийм сэтгэл дундуур үлдээд идэг тий. Тэгээд эцсийн эцэст бид нар чинь бас энэ хорвоод эмэгтэй хүн ч гэсэн жаргах гэж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр цаг мөчид одоо өөрийгөө олоогүй гэдэг юм уу өөрийгөө хайрлахгүй байгаа гэдэг тэр цаг мөч чинь ерөөхдөө зөвхөн дургүй ажиллаа хийж исэн байна уу эсвэл өөр бас бусад зүйлсүүд энд нөлөөлж исэн үү? Энд чи бүр комплекс байсан байгаа. Бүр комплекс тийм бүр синдром байсан байгаа. Бүр амьдралын маань баг алхам тутам алхам бүр миний өөрийн маань эсрэг байсан байгаа юм. Одоо ингээд тутамдаа мэдчихсэн үү? Мэдээгүй огт мэдээгүй. Ерөөс огт мэдээгүй уучлаарай тэр нь айгуу гонигтай тий. Хэрвээ би тэрийгэ мэдчихсэн бол эрт засч би яг 25 наснда засч олоогүй юм байна. Гэтэ яг өнөөдөр оройтойгоо тий. Оройтойгоо. Ер нь бол өөрийгөө хайрлаж эхлээд хизээж оройтохгүй. Угаасаа хүнд хизээж оройтохгүй шүү дээ. Хайр гэдэг чинь өөр агуу зүйл учраас хэлсэн тэр цаг мөчөөс л танд угаасаа маш их үн цэнийг мэдрүүлнэ шүү дээ. Таны үн цэнтэй болгоно. Тэгээд тэрнээс өмнө яах вэ гэхээр мэдээж би чинь 3 их сургууль төгссөн. Тэгэл өөрийгөө ингээл баян хөгжүүлж авсан байгаа байхгүй. Ингээл хөгжүүлээл, суралцаал, сураал явсан. Гэтэ тэрнийхээ хажуугаар өөрийгөө л хошин тавьдсан байна. Өөрийгөө л хошин тавиал өөрийнхөө хүрэх нэг тийм байр суурийг л бодоод исэн. Тэрнээс ч өөрийгөө оюун санаатай, тийм нэг эмзэг сэтгэл зүйтэй. За тэгээд их одоо би тий би чи эмэгтэй гэдэг биетэй.
эмэгтэй би чинь өөрөө давууж талтай, сулж талтай. Тэгэд энэ бүхнээ ерөөсөө танаагүй л ингээл яваад исэн юм билээ л дээ. Тэгэл одоо нөгөө гараа шоудчихдаг. Шоудыг шоудчихдаг. Нойр хоолгоо сууж байгаа шүнжэнгөө ажил хийчихдэг те. Надад нойр яагаад хэрэгтэй мэдэхгүй. Тэгэл нэг л хүмүүсийн нүднийх боловсралтай сайхан эмэгтэй, карьергүйсэн, өөрийнхөө хэмжээнд нэг тийм айтаахан нэг хүн дэвтэйхэн ингээл яваад исэн. Тэгсэн. Тэгээ яг хоо мэдээж ингээл өөрийгөө олж ингээд өөрийгөө хайрлах хэрэгтэй байна гэдэг юм дээр очиод тэр нэг үйл явц руу ингээ яваад очихоор хүнд жоохон эвгүй болоод эхэлдэг л дээ. Хүмүүст их эвгүй сэтгэл төрүүлээд угаасаа эхэлдэг юм байлээ нэ. За одоо хамгийн түрүүнд гэр бүл те хамгийн түрүүнд гэр бүл гэл. Тэгэхээр тэрнээс ч өмнө нөгөө ерөөсөө шоудчмаар тэгээ даарж марчсэн ч хамаагүй хүнд гангаардчихвал тэгэл гоё те гоё ганган дээрээ тавиал. За тэгэл дарагт таалагдчихвал тэгэл айгүй гоё дүр тэсгээл ингээл байж байдаг. Нэг юм тэгээ бас нэг нийгэмд таалагдчих гадж байгаа мó хажуугаар те нэг иймэрхүү нэг байсан л та. Тэгээд яг за окей. За одоо чи өөрийгөө хайрлая тий. Одоо хайрлая гэд ингээд эхлэнгүүт маш их сөрөг одоо сөрөг гэдэг үг бол тохирохгүй маань. Эсэргүүцлүүдэд тулна л та. Тэгэхээр ихэнх эмэгтэйчүүд маань одоо миний одоо туулж байгаа энэ бяцхан бэрхшээлүүдийг өөрийгөө хэрэг хайрлах гэжлээ бол нийтлэг бараг туулах байхаа. Туулахгүй ч байгаарай тий. Тэгэхээр та хэрвээ өөрийгөө хайрлах гад за энэ онон хөвцөс хоёрыг яриад байгаа энэ зүйл үнэхээр үний юм шиг байна. За би өөрийгөө хайрлая л та тэгвэл гэх юм бол та нэгдүгээр сэтгэл зүгээ бэлтэнэ. Тэгвэл эсэргүүцлүүдтэй та тулгарна. Энэ эсэргүүцэл нь нийгмийн, гэр бүлийн за ихэнхдээ өөрийнхөө эсэргүүцэлтэй тулгардаг да. Тэгэхээр нөгөө гэр бүлийн зүгээс ямар эсэргүүцэл ирэх вэ гэхээр хамгийн түрүүнд нөхрөөд хүүхдүүд айгу гайхшралд орно те. Хитэ дуртай мэдээч нөгөө өөрийгөө хайрлаад хайртай хүн өөрийгөө л ингээл хайрлал нандинаа л байвал дургүй байна гэж аахгүй шүү дээ. Тэр чинь ямар хэрвээ танд хайртай л болол дуртай л байж таараа. Гэхдээ ингээд шокнд орд юм лээ. Ингээд шокнд ороод яагаад гэвэл өөрийгөө хайрлаж байгаа хүний нөгөө юу яадаг ярианд багсаж эхэлж байгаа байхгүй. Тотгошилж эхэлж байгаа юм. Гадагшаа хүмүүс рүү биш тотгошоо өөрлөө явж байгаа хүмүүсээ ярианд багсан гэхээр чи яа дуурайгаад байгаа. Чи яагаад нэг ярихгүй болцсон гэл те. Тэгээ эсвэл нөгөө яг өөрийгөө сонсохын тулд шаардлагатай тэр подкастууд, шаардлагатай одоо коуч, одоо надад хэрэгтэй гэсэн зүйлүүд нь тэгэл цагийн аясаар угаасаа урсаал тэр мэдээллүүд над руу цутгаал ороод ирнэ. Тэдрийг барьж авахын тулд өөртөө цаг гаргаж тэрийг чинь сонсно. Тэгэл ингээл чихвч хичээл ингээл аягаа угааж исэн чинь нэг юм сонсоол огт телевизэр үзэхгүй те. Өмнө нь нөгөө ямар л гоё сериал, ямар л шинэ кино драм байна. Үзье гэдэг юм чинь ерөөсөө телевизэр хасаахгүй ингээд суучгаар чинь бүр нөгөө гэр бүл дотроо баг ингээд бант ус байгуулчихж байгаа байхгүй яалтч нэг юм үйл явц болсон. Тэгээд ингээд гайхаад тэгээс үлдээ манай хүүхдэн тэр чинь чивчи маань авч нуугаад те. Энэ ерөөс ээж юм сонсоод намаас сонсохгүй ингээд. Тэгээ яг мэдээж хажуугаар нь хүүхдээ сонсно л тоо. Тэр өөрийгөө хайрлах гэдэг чинь нөгөө амиа бодох үзэл огт биш байхгүй. Тэгээд ийм процессыг явагдахаар хэрвээ нэг ууртаа, ааштай одоо тийм үл одоо юу хүндэтгэлтэй гэр бүл болвол таны эсрэг матгүй зогсно. Чи ерөөсөө би гэдэг энэ бидрийг ерөөсөө ботсонгүй тий энэ гэр оронд чинь ганцхан чи байгаагүй өнтер гэсэн эсрүүцэлд тулгарч магадгүй. Харин гэхдээ хамгийн гоё нь одоо би чинь дүүнертэй штэ. Дүүнер маа ч гэсэн шокерсон. Иргэвч бушаал өөр болчлоо гэж нэг шокерсон. Гэхдээ л нөгөө нэг цаана мэдрэгдээд байгаа энерги нь дуртай байгаа байхгүй юу? Энэ ихч нэг л өөр болчлоо. Гэхдээ бид нар дуртай байна гэдэг хандлагыг бас надад илэрхийлсэн одоо миний буян заяа юм байна гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн гоё хүлээж авсан бүр nice, бүр enjoy хүлээж авсан миний ээж. Тийм бүр ээж бүр үргэлж натаа хамт сэтгэлээрээ те. Одоо нөгөө яг ингээд өөрийг ингээд хайрлаад эхэлж байгаа маань ээжэд л хамгийн гоё мэдрэгдэж л те. Гэсэн чинь ингээд алхам тутам дурам өгвөл миний охин өстө дэлгэрч гин, гэрэлтж гин гэл ингээд. Тэгэл ээж тэгээд дээрэс нь миний Facebook-ийн найзууд. Нөгөө би чинь айгуу тийм Facebook дээр үнэн байдаг штэ ингээд гоё мой дүр хэсгийг шаардлагагүй зөв бодож байгаа л бичнэ. Тэгэл нөгөө сэсгэрч байсан зураг пост л өөртөө мангартэлтэй. Тэгэл тэр болгонд ингээд хөөрхөн урам зориг өгчээсэн Facebook-ийн маань найзаад. Тэгэхээр яг энэ өөрийгөө хайрлаж байгаа процесс дээр та мэдээч эсэргүүцэлтэй тулгархад бэлэн бай. Тэгээ өөрийгөө дэмжих тэр дэмжлэгийн хүрээлэлээ бол өөртөө ингээд бичүүлээрэй. Таныг дэмжихгүй байгаа хүмүүс бол тэгэл ер нь танаас холдсон нэрэлтэй. Тааж холдсон нь ер нь дээр юм байлээ. Тэгэл нэг дэмжихгүй дэмжиж байгаа юм уу, атархаад байгаа юм уу, тэр нэг мэдэгдэхгүй ийм одоо хүрээллээс болвол тэгээ та угаасаа аяндаа гарна дөө. Яг тэгвэл тийм их үн цэнтэй юу гэдгийг асуух хэрэгтэй байхгүй. Таны сэтгэл зүйг дандаа хоёрдуулдаг. Танд ингээд тантай уулзахдаа дандаа нэг тийм атаархлын энерги цацчаад явдаг. Тийм хүмүүсийг тисэж үлдэх хэмжээний
одоо таны сэтгэл зүй тийм хямдхан уу гэдгийг л бас бодоод үзчихэл. Тэгээд хямдхан найзуудаас ер нь хямдхан хүрээллээс өөрөөр хэл оюун санааны хувьд сэтгэл зүйн хувьд хямдхан хүрээллүүдээс та тэгэл аяндаа ингээл холтоод эхэлчих юм бол за би өөрийгөө хайрлал эхэлчихэж байгаа юм байна л гэдээ ойлгочих хэрэгтэй юм шиг л. Тэгэд их гоё процесс шүү дээ ингээл. Маш бүр ингээд бүр дурлам процесс энэ өөрийгөө хайрлах манай эмэгтэйчүүд бүр ингээд хорхоосоор заа. Яа тэгэхээр ингээд өдөр бол ганц жаргалт авчдаг байхгүй юу? За би маргааш өөртөө зарж тийм хийн. Бүр өдөр болгон өөртөө хайрлна. Бүр өдөр болгон дурлна. Тэгээ тэр өөртөө дурлахад байна штэ. Таны жин хамаагүй, таны царай цус хамаагүй, таны нас хамаагүй, магадгүй таны дарга цэрэг мөнгөтэй мөнгөгүй ерөөсөө хэн байх нь хамаагүй зүр дурлаж болдог. Юм байна лээ. Маш гоё. Тэгэл толин тарах болгонд нөгөө ингээл нэг л хөөрхөн ялтамхан гоё тийм царай. Тэгэл ингээл тэгэд нөгөөний ийм өөрийгөө яг тийм гэдгийг ингээ мэдрээд эхэлчихээр хүмүүстэй ярих яриа маань хүртэл тэгэд нүдэр хүмүүс тэр хандж байгаа хандлага маань хүртэл гівтэйхэн болоод ирэхээр тэг миний мойныг хуруутай байна уу үл шилтгаалan би ингээл те гар хурундаа хайртай миний өргөн цэжтэй бах үл шилтгаалan нөгөө гой цээж мэж гаргасан уусаас ч өөсөө тэгээд их жоохон нэг тийм зүггэр хэн гэхдээ тэр мэр болвол не проблем тэгэл та ерөөсөө тэгэл ер нь бол өдөр алга өөртөө бол бай тэгээд нөгөө нэг ингэдэм билээ хүн ганцаарддаг гэж яриад байдаг штэ. Би ингээл ганцаарддаг байсан л да өмнө нь ганцаарддаг. Ер нь сайхныг хүртэл би бас ганцаарддаг байсан. Одоо бол яг ингээд энэ 2020 онд 22 онд өөрийгөө тухаглаж байгаа байхгүй. Маш баяртайгаар өөртөө хэлж байгаа. Би хизээж ганцаардахгүй боллоо. Би хизээж ганцаардахгүй боллоо. Илсэн зүлдэн байна уу? Тэр хүн хинж байхгүй тайгтанч байна уу? Яг бол би өөрөө байгаа. Би бол өөрийнхөө хамгийн том түшиг. Миний ард би байгаа. Тэгээ миний ард нөхөр байгаа биш. Миний ард ямар нэгэн мөнгөтэй залуу байгаа биш. Миний ард миний гэр бүл байгаа биш. Яг би байгаа. Тэгээд би ганцаардахгүй болж чадлаа. Энэ одоо ямар их одоо бүр тунхаг байваа бүр ингээд бараг ингээд бүр ингэж хэлснийхаа дараа өөртөө яг итгэлтэйгээр ингэж хэлснийхаа дараа би бүр ингээд нулимс гармаар. Яг гэвэл би дахиж хизээж ганцаардахгүй гэдэг чинь маш гоё мэдрэмж аахгүй юу. Тэгээд би хизээж ганцаардахгүй байхын нууц нь өөртөө л ойлголцдог байх. Тэр нь өөртөө ойлголцож чаддгүй учраас өөрөөсөө цухтаагаад идэв юм л шүү дээ. Хүнтэй байх гал ямар нэгэн юм хийх гээл ямар нэгэн юм оролдох гол. Тэгээд тэр өмнө нь ягаад өөрийгөө харьлахгүй байсан юм бэ гэхээр өөрийгөө ойлгоогүй, өөрийгөө мэдээгүй. Тэр өөрийгөө мэдээгүй хүн заавал ер нь хүн мэдгүй юмнасаа цухтаадаг шүү дээ. За. Ер нь бол мэдгүй юмнасаа хүн айдаг. Тэг өөрөөсөө айдаг, цухтаадаг л байсан баг л та. Тэг өөрийнхөө яг нөгөө мөн чанараас айж байсан. Байгаад байгаа юм. Одоо ботход өөрийнхөө тийм дураараа эрхчлөөтэй хангал тэр нэг булиатай тэр мөн чанараас айгаал дараад яваад исэн юм л шүү дээ. Гэтэл яг тэр чанар дээр нь тулаад ирсэн чинь тэр тийм айдас төрмөр биш. Харин ч бүр эсэргээрээ дэндүү хайртдмаар тийм охин байсан байгаа юм. Тэгэхээр одоо хоёлаа нөгөө эхний хэсгээ базаад хэлэхэд одоо бид нар нэг ингээд өөрсдөө сав байна гэж бодъё л та тий. Тэг ингээд дандаа дургүй юмараа юм уу хийх дургүй зүйл дургүй хүмүүс харьцахад нэг тийм таагүй санагддаг зүйлсээр ингээд дүүрэгчгээд сайхан зүйл орох зайгүй л ойлгоод ижлээ тий. За бараг. Тэгэхээр одоо ингээд нөгөө таагүй зүйлсээ нэг нэгээр нь савнаасаа гаргаад өөрийнхөө зөвхөн гоё дуртай одоо хийх дуртай ажлыг өмсөх дуртай хувцсыг уулзах дуртай хүмүүсийг ингээд сав руугаа оруулж ирээд ахаар сав маань ингээд нэг өсөндөө бас өөрийгөө хайрлж дүүрч байна гэсэн үг байна шүү дээ. Тэгээд зарим хүмүүст магадгүй одоо яг ингээд нэг өнөө маргаашийн амьдрал хүнд хэцүү байж гэдэг юм уу. Ингээд нэг юм амьдралын асуудлыг харж байгаа хүмүүст бол энэ хийсвэр сонсогдож байгаа. Харин хийж байгаа тий. Өөрийгөө өдөр болгон хараад дурлж гин дуртай ажиллаа хийгээд өөрөөрөө жигүүрлээд амьдарч гин тэгэхээр энийг хоёлаа одоо жишээ нь Эрка жишээ нь энийг яаж хөрсөн дээр болгосон хүн болгоны л амьдралд асуудал байгаа шүү дээ. Асуудал надад байсан. Асуудал нөгөө амьдрал биш. Асуудал надад байгаа гэдгийг л харж эхлэв. Тэрийг л хүлээн зөвшөөрчих хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр надад гоёлын даашинз байхгүй байна. Би шинэ жилд явж чадахгүй байж гэдэг юм уу? Өнөөдөр надад нэг тийм өөрийнхөө дуртай юм хийхэд мөнгө байхгүй байна гэдэг чинь тэр мөнгөнд асуудал байх биш. Мөнгийг олоход асуудал байгаа ш. Зүгээр танд л асуудал байгаа байхгүй юу? Тэгэд энийг ингээд хатуу үнэнтэйгээр нүүрх тулах хэрэгтэй л доо. Яг үндэ яг би гэдэг чинь 100% тийм одоо нэг ариун нандин амт биш шүү дээ. Надад маш олон дутагдлаа. Тийм. Би өнөөдөр ингээд бас ононгийнхоо урилгыг аваад одоо арт түмнийхээ өмнө тийм энэ олон сайхан бүсгүйчүүдийнхээ өмнө бас ингээд өөрийнхөө юмыг нууцыг ярьж шин чинь маш гүнзгий нууц ахгүй. Нууцаа дэлгээс сууж нэт чинь надад бас ಈ талдаа асар их одоо зориг байсан. Гэтэ би энийг зориулж чадчих байгаа байхгүй.
Тэгэхээр тэр өмнөх өөрийгөө хайрлахгүй байсан тэр төвшнийг одоо хүмүүс ихэнх нь олж харахгүй ер нь 90% нь хардгуун гинлээ. Тэгэл дуусгадаг гэсэн амьдралаа. Тэгээд тэрийг нөгөө олж хараагүй явсан миний асуудал ахгүй юу. Тэрнээс биш миний хийжсэн асуудал биш. Тэр ажил бие л дургуй байснаас биш тэрийг дуртайгаар хийж байгаа мянган хүн байгаа. Өмнөх миний амьдралын одоо бүх асуудлууд гэж харж исэн би. Тэрнээс биш тэр одоо миний надтай харьцаад хэцүү байсан хүмүүсийн хувьд өөр хүмүүсийн хайрагдтаал асар гэгэн одоо надад муухай харагдаж байгаа бусдад бурхан шиг байхыг үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр чухам яг тэр асуудал чинь би байхгүй. Тэгээд тэртэйгээ л нүүр тулаад байгаа юм. Тэгээд тэртэйгээ нүүр тулахаар би ингээл өөрийгөө хайрлах гэж байгаа ингээл өөрийгөө би одоо ном байлаа гэж бодоод өөрийгөө нээсэн чинь ямар ч таалагдахгүй адил явдлыг гараад штэ тэн дотор чинь тэгсэн чинь шууд буцаал хаалгыг тав гэж хаагаал зогсоох уу те энэ байсан ч гэсэн за аялаа өргөжлүүлээ нөгөө муута байлаа гэд надад таалагддаггүй байлаа гэд би гар хүлээ тайрч хаяхгүй юм чинь ингээл цааш нь л өргөжлүүлэх чинь л одоо эр зориг байгаа байхгүй юу. Үнэндээ ингээл алхамаар нүүр тулаад яваад хаар нэг шалтгаан болдож байгаа юм л та. Тэгэд ихэнх нөгөө өөрийгөө хайрлцдаггүй байгаа эмэгтэйчүүд яард тийм нэг одоо сэтгэл зүйн хувьд сэтгэл зүйчтэй хэлээд байгаа шалтгаан нь огт нөгөө багтаа тэр хайрыг ойлгоогүй хүүхдүүд байгаад байна л та. Сэтгэл зүй дотор нь тий нөгөө ойлгоогүй юмнасаа хүн зүхтаадаг ойлгоогүй юм авгаасаа хүн хийж чаддаггүй гэд. Тэгээ би бодсон байхгүй юу. Одоо хоёул хөрсөн дээр болгож ирэх гэдэг шүү дээ. Нөгөө тэнгэрийн энэ нисээд байгаа яриагаа тий. Тэгээд би одоо аав ээжтэйгээ илэг бүтэн өссөн тий. Одоо миний эргэн тойронд бүх хүн намайг хайрлаж исэн. Одоо бүх хүнд би хайрлагдчихсэн л гэж би өөрийгөө одоо бодоод байгаа юм уулна. Тэгэл одоо сайхан үртэй хүүхдтэй амьдрал нь бүтэн югаарч дутаагүй амьдрал. Тэгэд би хаана хайрлагдаагүй байж болох уу гэл ингээл хайжлаа юм л та. Тэгэхээр бүх ээж нар, бүх аав нар хүүхдээ угаасаа хайрладаг. Өөрийнхөө хайрын хэлээр. Өөрийнхөө чадчаа тэр бүр максимум түвшиндээ л хайрладаг. Гэтэл бүх хүүхдүүд хайрын одоо дутуугийн мэдрэмжтэй л байдаг юм байна. Ягаад ч юм яг нэг улаан гутал авна гэжсэн чи ээж нь цэнгэр гутал аваад өгсөн бол одоо асуудал тэнд хүүхний сэтгэл зүйд үлдэх гээд штэ. Ээжүүд бол тэр ямар ч асуудал байгаагүй хүүхдэл гуталтай байх нь л асуудал байгаа штэ. Ингээд ингэдэг шиг энэ жижигхэн тэр нэг хэсгүүд дүрслүүд нь ингээл явсаар агаал нэг тийм хайр амсаагүй юм шиг тийм юм тулгаад байгаа байхгүй юу. Тэгэд энэ хэрвээ энэ ярьцлагыг үзэж бол ээж намайг уучлаарай. Би тантай хангалттай хайрлагдсан. Үнэхээр таны ирэх нандин шар охин. Гэтэл миний нөгөө сэтгэл зүг уудлаад үзсэн чинь би өөрөө асуудалтай. Би тэр хайрыг өөр гүйцэд мэдэрч чадаагүй асуудал байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд хайц. Ингээд харцсан. Тэгэнгүүт өөртөө нэг шалтгаан ингээд шаардлага тавьсан л байхгүй юу. Би айгу юу гэх юм гоо зөксөнтэй байж ижил хайр авах хэрэгтэй юм байна. Би албан тушаал байр суурьтай байж ижил хайрлаж болох юм байна намайг хэн нэгэн. Би жингээ басгачих юм бол ингээд хүнд хайрлагдаж болох юм байна ч гэдэг юм уу. Нэг юм ингээд маш одоо бойтог гэх юм бүдүүлэг юм айгу шаардлага хэмжээр өөртөө тавьчаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэндэл хүрээг бол хайрлагдахгүй юм шиг те ингээд явцсан байгаад байгаа. Тэгтэл миний хэмжүүр нь бас тэр байсан байхгүй. Би маш их боловсралтай байж ижил хайрлагдах юм байна гэдэг хэмжүүр байсан. Гэтэл миний нөхөр жинкнээсээ хайрлаж байгаа тэр нөхөр маань миний боловсралыг огт хайрлаагүй шүү дээ. Намайг л олж харж хайрлсан те. Тэгэхээр тэр шиг тэгээд өөрийгөө яг тэгж л одоо ямар ч нөхцөл болцоогүйгээр болцолгүйгээр одоо хайрлаж сурна л та. Гэхдээ маш хэцүү ээж нараа эмэгтэйчүүдээ одоо ингээл за одоостай ингээл өөрийгөө хайрлаа да гэр хайрлаж байгаа юм. Хайрлахад эхлэхэд хэцүү. Зүгээр эхлээл үз. Тэгээд тэр эхлэх арга зам чинь юу ч гэж болно. Миний хувьд бол яг байсан шүү дээ. Тэгээд тэр өөр олон хүмүүсийн дуртай юм олж авсан байх нь тий. Олон хүмүүс юм. Тэр дуртай юм чинь гэдэг яг тэрийг хийгээд ч юм уу тэрийг тэрэн дээр очиход л та яг өөртөөгөө байгаа юм шиг үнэн мэдрэмжийг авч чадчих. Яг одоо хүн чинь тийм систем өөртөө тухтай хувцас өмсчихэд л ганган байдаг үстэй. Зүгээр тухгүй гэсэн гоё хувцас өмссөн ч гэсэн нэг л угаасаа л тэр сайхан биш байгаа нь харагдана шүү дээ. Сайхан гэдэг чинь одоо лүк цогц асуудал гэдэг шиг тэгэл яг тэр тухтай байгаа тэр газраа л өдрийн ядаж 5 минут за 3 минут л байж болох. Тэндээс эхлэх нь тэр газраа л болчих. Тэгэхээр тэрэн заавал нэг цаг очоод нэг яг хийх бас биш байж болно шүү дээ. Зүгээр 3 минут өөртөөгаа хамт байчаар тэр чиний байгаа газар чинь чам таалагдаж болно шүү дээ. Тэгээ өөрийнхөө нэг таалагддаг юмыг л эхлээд олчих л даа ойлаа тий. Тухайлахад би яг миний таалагддаг юм миний нүднээс эхэлсэн шүү дээ. Тэгэл нүднээс эхлээл зурагтай явсан. Яг тэгвэл миний нүд хүмүүс таалагддаггүй, онгор, жартгаар
яадаг чинь булцсан. Надад өөрт маань ингээд таалагдаад байсан байхгүй. Үгүй энэ онгор жартгаар булцсан байх тусмаа харин чинь их зүгээр юм шүү. Тэгэл яг нэг таалагдж байгаа юмнаас л ингээд бүгдээрээ хийл та бие. Тэгэл цаашаа өөрийнхөө ухамсарыг тэгэл ингээд явчихна. Тэгэхээр өнөөдөр одоо бид хоёрын яг үзэж байгаа харилцааг одоо бүр яг нөгөө наснаасандаа л ойлгоно. Одоо 20-той охтуудад бол энэ маш ойлгомжгүй байж болно. 40-той эгч нарт, 50-тай эгч нарт бол энэ хоёроо хэл жоохон л юм ярьж байна да. Нэг эзэний одоо л хэлж байгаа юм байна. Тий одоо л хэлж байна да. Ийм л байдаг да. Хүүхдүүд нэг ийм дээр хөөрхөндөө гэдэг шиг. Яг чи бид хоёрын насныханд бол көм нэр миний мэдрээд байгаа юмыг л ярьж шүү гэд бүр алга тушин хүлээж авах хэмжээ. Тэгэхээр хүмүүс өөрөөсөө л нас нь л ойлгоно, савнд л ойлгоно гэж би бодоод байна. Түрүүний одоо нөгөө хийсвэрийг бит хоёр хөрсөн дээр буулгаж ин гэд ярьсан. Одоо жишээ нь Эркагийн маань нөхрийн хувьд бол ажилласаа гарыг гэхэд окей чи дараад иргээд хүлэн зөвшөөрсөн байх нь байна. За боловсралгүй байсан ч юугүй байсан ч одоо тий чин сэтгэл гэдэг зүйлийг олж харж одоо дурлж байна гэхээр ингээд хүмүүс боддог юм шүү дээ. За тэгвэл сайн нөхөртэй. Эсвэл одоо ийм л хүмүүстэй ингээд өөрөөрөө хайрлах юм боломжтой юм байна. Гээд буруу бодчих үү тий. Харин тий. Тэгэхээр тэр чинь юусоо биш байгаа байхгүй. Үгүй таныг өөрөөрөө хайрлахад өстой уул нөхөр мөхөр дээр ээж аав амраг садан тэр эдэн нууц амраг өстой хинт ч хамаагүй юм шүү дээ. Яг үндэ бол яг үнэ бүр юу ч хамаагүй. Яг та өөрийгөө хайрлахын тулд шүү дээ. Танд нэг төгрөг байхгүйсэн ч болно. Өөртөө гоё үг хэлхээс л хэлчихэж байгаа байхгүй. Тэр үг нь удаач байсан хамаагүй. Өнөөдөр та хөөрхөн биш та өөрийгөө хөөрхнөөр мэдэрдгүй ч гэсэн за хөөрхөн шүү гэдэг ганцхан үг өөртөө хэлье. Тэгэхээр бидний дотор байгаа нөгөө яриад шүү дээ. Дотоо хайрлагдсан юм шиг нэг охтууд байгаа даа шүү дээ. Угаасаа байдгийм байна. Энийг бүх сэтгэл зүйчнэр хэлдэг юм байна. Тийм нэг охтууд хөвгүүд байгаад байна те. Тэрэндээ зориулж хэлчихэж байгаа байхгүй яг өөртөө биш. Тэгсэн чинь аюу сонин нээлт ийцэн би. Тэгээд нөгөө нэг өөрийгөө мэдээж хэрэг эхлээд эн чинь аюу тийм үнэхээр гоё уйдгартай байсан юм аа. Тэгээд их тийм худлаа хийсвэр юм шиг бас санагдчихлээ. Өөртөө ингээд зориулаад гоё үг хэлээл хаа. Сүүлдээ ингээд худлаа үг төрөх алдгүй гэд би хөөх ингээд талент харддаг тийм. Тэгээ худлаа үгийн ном яг л үнэн болно гэдэг чинь л баг байгаа даахгүй үгүй шít гэдэг шиг. Тэгээ яг тэгээ нэг мэдтгэл нэрээ яг өөрийнхөө хэлдэг үг шиг болоод байгаа ойлголоо. Тэгээ яг нөгөө хүн чинь өөртөө хэлж байгаа нөгөө тархинда програм өгч байгаа шүү дээ. Би хөрхөн гэж хэлчих юм бол тархич нь үл ухамсар гэж нэг том сав байгаа шүү дээ. Тэр чинь яг ингэ тийм байна. Энэ хүний хөөрхөн л болох хэрэгтэй юм байна. Энэ өөрөө хөөрхөн гэдэг штэ гэхэд. Тэгээ айгүй хөөрхөн чамайг хөөрхөн бол бүх юм яг ингээд чиний зүүн совин чиний зүүд юу л гэдэг бүх юм яг тэрний чинь биелүүлэх гэж ажиллана. Тэгээ тэрэнд бол үр дүн гарна. Тэгэхээр та яг ямар болохыг хүсэж чинь тэрийг л өөртөө хэлээл ах хэрэгтэй юм. Гэхдээ нөгөө сэтгэл зүйчнэр бол мэржин сэтгэл зүйчнэр бол энийг бол бас эсэргүүцэж магадгүй. Энд чинь нөгөө би өөрөөсөө л тулсан л нэг туулж ойлгож авсан л нэг одоо кейс л гэж гэх юм аа да юм л байгаа даа. Тэгээ ингээд хөрсөн дээр буулгахын тулд юунаас ч хэлж магадгүй. Гэтээ та зөвөр л өөртөө л зорилго тавьчих. Тэгээ би бол тэмдэглэлийн дэвтрээс бас одоо тэмдэглэлийн дэвтэр бол миний хамгийн чухал одоо зэвсэг байсан тий. Тэмдэглэлийн дэвтэр дээр өөртөө одоо тэр би ямар болмоор байгаа л бичээд байсан байгаа. Тэгээд их сонин би ч одоо жилийн өмнө ч л 70 кг жинтэй байсан шүү дээ. Энэ чинь тэгэнгүүтээ би өөртөө юу гэсэн гэр 54 кг жинтэй болноо л гэж бичээдсэн. 54 кг жинтэй болсон багаар бүр төсөөлөөд байсан. Өнөөдрөө ингээл 54 таа л байна штэ. Тий. Тэгэл ингээд тэгэхэд би турхын төлөөч гэдэг юм уу галбиртаа байхын төлөө би тэрнээс өмнөх оролдож байгаагүй юм байна. Дөрвтөө оролдлого хийлээч нөгөө тууштай байгаагүй байгаа даахгүй. Тэгсэн чинь нөгөө яг өөртөө ингээд нөгөө тэмдэглэлийн дэвтэр дээр бич одоо гараараа бичиж ингээд хөтлж байгаа зүйл чинь нөгөө шууд ухамсарт чинь команд болол таныг яг тэрийг хийлгүүлээд байдаг. Тэрийг бид эдшид гэж нэрлэдэг байгаас биш. Бол яг эдшид юм биш юм. Гэхдээ эдшид гэж тактикийн хүсвэл тэр бас эдшид. Тэгэл ингээд нөгөө бичээд исэн чинь тэгэл ингээд бичээл ингээд эргүүлэл асч одоо бүх бүр ингээд деталь бүрээрээ бэлдсэн. Тэр нь их гоё. Тэгэхээр нөгөө хин нэгнээс сонсохыг хүссэн сайхан үгээ би өөртөө хэлээрэй гэдэг нөгөө йогийн шавнарт хэлдэг байхгүй. Тэгэхээр хүнээс тийм сайхан үгийн гуйлах чинь битгий бай. Төр маань намайг сайхан үгээр хэлсэнгүү, энэ хүмүүс намайг сайхнаар бодсонгүү гэдэг тийм сэтгэлийн гуйламж бол байх чинь хамгийн одоо муухай гуйлах чинь зам байгаа даахгүй юу. Тэрнэд одоо хүнээс 5 дүүр гуйцсан баг илүү. Хүнээс сэтгэл гуйнагд чинь гутам шиг. Тэр сэтгэлийг өөртөө л өгөх байхгүй юу. Хүнээс гуйгаад байгаа юм а та өөртөө л үлдээ. Яг бол та хүн штэ.
хүн штэ. Тэгэхээр яг тэр үгээ ингээд ам ивэлж хэлэхгүй бол бичгээр ингээд бичээд байгаа байхгүй. Ингээд өөртөө ингээд би өстө яг тэгнэ би тэгцэн байна гэд бүрэндэндээ харж баясаал энийгээд би одоо бүр тэмдэглэлийн яг тэр дэвтэр дээр тийм бичгүүгээр өдөр хоногуудыг одоо би өнгөрөөж чадахгүй дадалтай болчиход байгаа байхгүй. Нэг бал нэг цаас бол хүнд угаасаа л холдсон штэ ямар ч юм юм байсан. Тэгэл ингээд бичээл хаар сүулдэ дуртай болон сүулдэ нөгөөдөг чинь биелнэ. Бичихгүй бол биелэхгүй юм шиг санагдаа бошоогоо бичнэ бодлоо те. Тэг яг энэ нэг талаа нөгөө миний нөгөө зохиолч гэдэгтэй холбоотой ахaltaа би нөгөө үгэндээ дурлаж айгүй гоё бичдэг болохоор тэгдэггүй байсан ч хамаагүй шүү дээ. Та өөртөө л хэрэгтэй байгаа. Тэр нь 2 үг байна уу, 5 үг байна уу? Уул нь хамаагүй юм. Тэгэл тэр нь бол надад их таалагдсан. Тэгээ ингээ явж исэн чинь нөгөө өөрийгөө хайрлаж байгаа одоо 4 жилийн туршлага шүү дээ. Тэгээ яг сүүлийн 1 жилд илүү байлаа. Яг тэгвэл сүүлийн 1 жилд би багшаа болсон. Багшч гэх одоо хаашаа чи би энэ хүнээс үлгэр шаавь гэдэг дүрээ олсон байгаа даа. Тэгсэн чинь за тэгээд ингээд явж исэн чинь нөгөө жижигхэн шар охин чинь гараад ирсэн. Дотроо байсан. Нөтэ чи ингээд өмнө нөгөө өөрийгөө ойлгодгүй байх үедээ тэр охиныг угаасаа байгаа гэж юусэн мэдхгүй. Харанхуй өрөөрөө ингээд төвчсөн байсан баа. Тэгсэн чинь нөтэ чинь ингээд хүй гэж гараад ирсэн. Тэнгүүтээ би хайрлуулж болох юм байна. Намайг хайрлаад өгөөч гэл ингээд бүр ингээд игээл надаас айгу хайр гугаал тэг тусам нь хайрлаа л тий. За тэгээд тэр юугаар хайрлж байгаа үгээрээ хайрлж байна. Үйлдэлээрээ хайрлж байна. Тэгэхээр үйлдэл гэхээр янз янзын тансаг хувцас авахтаа биш минимал одоо үйлдэл рүү шилжиж байгаагаа би бол өөрийгөө хайрлаж байгаа том хэлбэр гэж би бодоод байгаа шүү дээ. Цөөхөн хувцастай байна. Цөөхөн хувцастай байгаа минь өөртөө оюун санаандаа цаг зарцуулна, эдрийг арчилахад цаг зарцуулахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би өөртөө цагтаа болчихж байгаа байхгүй юу? Гэдэг шиг ч юм уу? Эсвэл бие өдөр болгон би тослъя гэл те. Бие тослого болгоно найрсаа хэлж штэ. Энд чинь хүнээр хэлүүлээд байх шаардлагагүй сте. Ай өөр хүн те. Ингээл өөрийгөө ингээл хайлаад яг тэр хөөрхөн шар охинд ингээл үйлдэл хийгээл байгаа л та одоо оч хүртээд. Тэгсэн нөгөө шар охин ч одоо би шар охиныхаа учрыг олох гэж байна л да. Яг тэгвэл энэ охинд одоо хайр хэрэгтэйг би ойлгоцсон. Хайрлуулаад байгаадаа энэ охин ингээд урамшаал ингээл тэгээд энэ охин дээр нь ингээд би гацаачих болохгүй байгаа байхгүй юу сэтгэл зүгээ ингээд охин дээр нь гацаачих юм бол ингээд хүн бүхнээс хайр нэгсэн хөрөөсөө цэцэг нэгсэн нэг юм охин л үлдээд байна л да. Тэгэхээр би одоо энэ охиныг бас бийдгүүлсэн бинд хүргэн чамд цэцэг хэрэгтэй бол чи өөртөө авнаа авах төгсөл боломжийг чи өөртөө бүрдүүлъя гэд ингээд гараас нь хөтлөөд насанд хүргэн одоо яг 2022 оны маань хамгийн чухал зарлага энэ байна. Энэ нэг хөөрхөн гараад ирсэн игдүүтэй хөөрхөн хайрцсан охиныг би насанд хүрэхэд нь туслая. За тэгээд хэн туслах вэ гэхээр миний ээж туслана. Миний ээж гэдэг нөгөө хөдөө Хүсгэл аймгийн Цаавал сумд байгаа нөгөө ээж маань биш л те. Тийм тэгээд би өөрөөрийнх нь халамжаар гэсэн үг л те. Тэгэхээр нөгөө нөхөр маа намайг хайрлсангүй, нөхөр маа намайг хайрлахгүй байхад би яаж өөрийгөө хайрлах юм те. Энэ хүүхдүүд маань намайг огт хайрладаггүй байхад би яаж хүүхдүүдэд хайрлах юм гээд энэ нь бол өстой худлаар шалтгаан шүү. Ээж нараа яг ингэж хэлж байгаа бол арчаагүй байна гэж би яг хатуу үгээр хэлнэ. Яг ийм шалтгаан хэлээ сууж бол та дэндүү арчаагүй. Яг гэвэл тэр нөхөр юу нь яг ямар хамаатай таны өөрийг хайрлах. Та зүгээр усанд ороод арсаа тослоод өөртөө сайхан үг хэлэхэд тэр нөхөр яг яагаад аа? Хэлүүлэхгүй гэдэг юм уу? Үгүй шүү дээ. Хэлүүлэхгүй биш шүү дээ. Өөртөө зүгээр ингэ толинд хараад зүгээр дотроо сайхан үг хэлэхэд яагаад аа нөхөр чинь амиж марчаад байгаа юм уу те. Тэгэхээр тийм шалтгаан хэлж байгаа л одоо арчаагүй л байна. Тэгээ хүүхдүүд маань намайг ойлгохгүй, хүүхдүүд цаг завгүй, хүүхдүүдтэй цаг зарцуулаад байгаа учраас би би өөрийгөө хайрлах хаана цаг байгаа юм бэ гэж хэлжэвэл та бүр арчаагүй байна. Яагаад гэвэл та угаасаа энэ арчаагүй байдлаараа та юунд аваачаад байгаа гэхээр хүүхдүүдэд арчаагүй байдлаар аваачаад байгаа байхгүй юу? Та өөртөө ямар ч хайргүй, өөрийгөө дандаа 2 дугаар ч юм уу 3 4 дугаар тавьдаг, өөрийнхөө одоо өөртөө арчаамуутай нэг тааралцснаа зүгээр нэг угалчдаг тийм чи нөгөө мөнгө асуудал биш шүү. Тэгээд би ч угаасаа мөнгөтэй эмэгтэй биш шүү. Зөв өөрийгөө л хайрладаг эмэгтэй байгаа даа шүү. Тэгээд ийм байх юм бол хүүхдүүд чинь яг таныг тэгэл сурчин. Уус таныг дээрлэхээс сурчин. Хүүхдүүд чинь дээд зэргийн муха манипуляторууд шүү. Уус ээж өөртөө хайргүй юм чинь миний л ямыг түрүүнд нь хийх ёстой. Тэгээд ээж дараа нь болно нэз. Болохгүй ч үсэн явахтай гэдэг нэг юм муухай замд хүүхдүүдээс сургаж байгаа байхгүй тийм муухай үзэлт хүүхдүүдээс сургаж байгаа. Тэгээ хүүхдүүд чинь сүүлд нь яадаг вэ гэхээр ингэдэг гэж штэ. Сүүлд нь ингээд нас бийд хүрсэн хойноо өөрөө ээж болсныхаа дараа ч маа болсныхаа дараа ээжигээ зүрх зүсэгдэн шимшрэн өрөвдөж дурсдаг. Тэгээд дурсахтаа ээж минь надаас олж бүх юмаа золиослсон шүү гэдэг үр ширийн сэтгэлгээтэй. Тэгээд насан туршдаа сэтгэл дотроо тэр өөртөөгээд та айгуу жаргалгүй амьдардаг. Яагаад гэвэл би ээжигээ намайг төрүүлснээс олж миний их сурвалж зорчдаггүй. Намайг төрүүлснээсээ болоод намайг л өсгөх гэж
зүтгээд хийж минь ганц удаа алихтаа хувцас өмсөж чадаагүй гэдэг ийм сэтгэлгээ чинь таны бүх амжилтыг блоклчдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдийнхээ амжилтыг блоклохгүй тул та өөртөө хайртай байх хэрэгтэй байхгүй. Бүр цаашлаад явах юм бол угаасаа өөрийгөө хайрлах гэдэг чинь маш том сэдвүүгээ хоёлаа ихэнд нь хэлсэн чинь тэр гэр бүлээ хайрлах, нийгмийг хайрлах цаашдаа бүр энэ хүн төрөлхтний сэдв болоо явчих чам. Бид хоёрын одоо өнөөдрийн ярианд баг уучлаар яриг. Зүрх өөрийгөө өөртөө гэдэг үгнүүд баг 100 удаа давтагдах байх гэж юу давтагдаж байна л да тий. Ахаа тэгээд нөгөө энэ өөрийгөө хайрлая гэдэг энэ хоёр үгний цаана одоо хамгийн эхлээд гарч ирж байгаа ойлголт бол өөрийгөө ойлгохоос эхэлж байгаа юм байна л да тий. Ойлгоцсон хүн одоо өөрийгөө хайрлж эхэлэх нь шүү дээ. Тэгээд өөрийгөө ойлгоё гэдэг манаас хоёр урсгалтай юм шиг санагдаж байна. Нэгт нь би өөрийгөө ойлгоно. Хоёрт нь одоо миний тэрнийг өөрийгөө хайрлах гад өөрийгөө ойлгоод байгаа тэр байдлыг маань хажууд байгаа хүмүүс нь одоо бид хоёрын хувьд бол одоо жишээ нь юу гэдгийг те хамгийн ойрын хүмүүс нөхөр, хүүхдүүд, аав, ээж, ах дүү нар ойлгохоос эхэлж юм л та. Тэгэхээр өөрийгөө одоо хүүхдээс өнөөдрийн хувьд 100% ойлгоцсон нь нэгдүгээр асуулт нь. Хоёрт нь гэх юм бол яг ингээд нөгөө өөрийгөө хайрлаад байгаа энэ байдлыг чинь одоо жишээ нь за нөхөр дээр хамгийн эхлээд яриа л та. Нөхөр хүү хоёр нь яаж ойлгож ийн ер нь яаж хүлээж авсан гэдэг гинт ингээд зөвхөн өөрлөгөө чиглээд эхлэхээр ямар эсэргүүцлүүд нөхрөөс жишээ гарч ирсэн. Их сонин асуулт байна. Би яг үнэнгээрээ л хариулъя. Одоо бүр сэтгэлээс одоо жинхэнэ нөгөө булуу хална гэдэг шиг болж штэ яриа те. Тэр нөгөө нэгдүгээр үлжинд бол би өөрийгөө ерөөсөө яг бүрэн ойлгоогүй яваа. Ойлголцохгоод л одоо яг үзэж тараад л явж байгаа аялал маань. Би одоо хизээ би өөрийгөө ойлгочлоо гэж би дүгнэх вэ гэхээр түрүү хэлсэн шиг яг эцсийнхаа амьсгалыг авахдаа би сэтгэл хангалуун энэ ертөнцөөс буцаж чадчихвэл энэ ертөнцийн бүр юунд нь ч хорогдохгүй байвал тэр нь бид 80 наслах, 70 наслах, 50 наслах за маргааш байхаас үл шалтгаалаад яг л тийм ээ би яг амьдрч чадсан шүү. Би үнэхээр энэ хүнийг, энэ эмэгтэйг, энэ биеийг, энэ оршихуйг би байлгаж чадсан шүү гэд ингээд одоо ямар ч юугаар ингээд бардам сайхан нэмсэглээд нөгөө ертөнцийн хаалгыг би татаж чадж байгаа болвол би яг өөрийгөө би хайрлсан юм байна л гэж одоо би хэлэх бах. Өөрийнхөө одоо тэр одоо хүний сүнс гэдэг чинь нөгөө устдаж алга болохгүй учраас өөрийнхөө сүнсэнд тийм програмтай дараагийнхаа төрөлтөл явах бах л та. Хэрвээ ингэж чадах юм бол дараагийн төрөлтөө би бас л илүү одоо өөрийгөө бүр их сонгодог төвшөнд нь хайрладаг тийм бүсгүй болж төрхийг хүсэж байна. Тэгвэл энэ бүсгүй би гэдэг чинь гээд яг нь өөрийгөө хайрлж эхлэл олж харсан юм маань ямар гоё юм бэ? Бүр ямар аялгуулаг, ямар анхлам сайхан зүйл чинь энэ бүсгүй гэдэг ертөнцид байт юм бэ гэдгийг л бүр ингэ мэдэрчиж байгаа байхгүй. Тэгээ тэр байгаа. За ингэж хариулъя. Хоёрдугаарт нь болохоор тэр эсэргүүцлүүд бол угаасаа цаашдж байх болно. Угаасаа ерөөсөө энэ бол мөн хүрэлжлэх байх намайг одоо бүр тусан тусал би өөрийгөө хайрлсны төлөө би шийтгүүлсээр байх болно. Би нийгэмд хувь хүмүүст хин нэгэнд магадгүй найзуудтай гэхдээ хамгийн гоё нь жинхэнэ үнэн хүмүүс чамтай үлдэнэ. Хамгийн гоё. Одоо тухайлбал би чинь их л олонтой хүн явлаа шүү дээ олон найзуудтай. Одоо явж байгаач байж магадгүй л бас мэдэхгүй. Тэгээд яг ингээд яг би ингээ өөрийгөө хайрснаар тэр намайг хайрлахгүй зүгээр надтай ашиг сонирхлын байдлаар харилцаж байгаа хүмүүсээс би холдож чадж байгаа байхгүй. Тийм. Ганц 2 удаагийн шоун дээр нь очиагүй төлөөч байдаг юм уу? Тэ? Ер нь олон юмд би өөртөө зориулж хоол хийж идчихэд хоол идээгүн төлөө ч юм уу мэдгүй ямар нэгэн шалтгаанаар энэ мянган шалтгаан байгаа те хоолт нь хамгийн түрүү нөхрөөс бидэж хамгийн гэр бүлийн хүмүүсээс одоо тэр юм чинь эсэргүүцэл чинь ирнэ би цаашдаа ч ирнэ гэдэгт найдаж байна итгэлтэй байгаа юм ирсээр байгаасаа ч гэж би бодож байна энэ ирэхгүй байчих юм бол тэрэл бийц тэгэл тэр чинь тэгэл бас сайхан штэ ирж байсан ч надад сайхан тухайлх юм бол нөгөө яг битээр сайхан ч бас яг энэ асуудлаас болж маргалдаж байгаа байхгүй нөхөртөө. Угаасаа маргалдгүй гэр бүл бич байхгүй шүү дээ. Би энээс ичхгүй байна. Угаасаа тэгээд би өөрийгөө тэр маргааны дараа би одоо юу хийж байгаа тунхаглаж байгаа. Дахиж би тунхагласан. Би мэдээж эцсээс би угаасаа өөрийгөө хайрлсан чигээрээ л үлдэнэ. Би өөрөөсөө урууч чадахгүй. Би өөрөөсөө урваад би таны сонирхлыг дагахгүй. Таны ертөнцид үлдэхгүй. Та миний ертөнцид бас үлдэх албагүй. Хоёулаа нэг нэгнийхээ ертөнцид үлдэнэ. Тэгээд шүргэлцэж байгаа тэр цэгүүдээрээ хоёулаа солилцсон. Хараа солилцсон. Тэрнээс биш бүхэл би таны ертөнцид багтана, та миний ертөнцид багтана гэсэн ийм юм хизээж байхгүй. Яг багтаах гад ирэхээр энэ ч хүчирхийлэл болчихж байгаа байхгүй. Багтаах гад ирэхээр энэ чинь гэр бүл салтын яг нөгөө
хүн төвшин рүү хүрч байгаа юм болов уу гэж би бодоод байгаа. Тэгээд нөгөө одоо бол би яг л тийм тултаан донд л явж байгаа шүү дээ, өөрийгөө ойлгох тултаан донд. Яг тэг өөрийгөө би ойлгож гингуудаа за би ийм хүн юм байна. Одоо намайг энэ чигээр нь л ойлгох болтугай гэдэг ингээд тултаад яваад байна шүү дээ. Тэгэл нөгөө мэдээж хэрэг өөртөө ингээд гарахгүй байна. Одоо гарч орохгүй гэх гэртээ байгаа л ингээл юм сонсоод байна. Тэр сонсоод бясалгаад байгаа байхгүй юу? Тэр чинь юмаа сонсоод бясалгаад байгаа. Тэгээд гэр бүлэрээ иддэг хоолыг идэхгүй байна гэдэг. Мэдээж би гэр бүлдээ ирүүл хоолыг хийж өгнө. Тэ? Энэ бол миний үүрэг. Өөртөө бариуд зориулсан манай гэр бүлийн хуушур эдэмрэх би хуушур хийж өчөөд өөртөө зүгээр бицсэн шул хийгээд идэж болно шүү дээ. Гэтэ энэс чинь л бас зөрчил хэлээд байгаа байхгүй. Гэтэл би хайрлаж шүү. Би өнөөдөр өөртөө зөтөн шул хийдэн. Яг тэгвэл би өнөөдөр аюу надад магний хэрэгцээ, калий хэрэгцээ надад аюу өндөр байгаа учраас би тэрийгээ л авна тэ. Тэгэхээр нөгөөд чинь чи яагаад бид нартай адилхан нэг ширээнд хооллохгүй аа тэ ингээм амар бүрхэж ожиг боллоо гэдэг зөрчилдөө гарах нь тодорхой. За тэгэнгүүтээ маргааш хийчих болох юмыг маргааш нь л хийл та. Тэгээд би өнөөдөр надад би тэмдэглэлийн дэвтрээ бичээ сууж юм шүү. Яг бол өнөөдөр ирж байгаа энэ ухаарад чүнг гэдээ ирж байгаа энэ мэдрэмж маргааш надад байхгүй байна. Угаасаа тэр дотор. Тийм учраас би тэрийг тэмдэглээд авахын тулд гих хэмжлээ одоо нөгөө алхамаар л ойлголт юм бэлээ. Тэрнээс шууд ингээд энэ чинь зунжангаа ажил болсон юм аа. Чирс өөрийгөө ойлгуулах ч гэсэн. Зунжангаа ингээд яг нэг би ингээд өөрөө нэг 50 ертөнцид ингээд нэг амгалан 50 байдлаа би болгох гээд шүү дээ. Тэгэнгүүт нөгөө гадагшаа зөрчил очиад шүү дээ. Миний бүр эчин зөвхөн ганцхан хань ажилдаа зөрчилдөг аавта, ээжтэй те дүү нартаа гэдэг энэ чинь ингээд бүр бүхэл бүтэн бүр ингээд цүмийн дайм болж байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө зунжангаал юм басан бид нар ч 100 ковид гэ хөдөө очичоод ингээд бөөнөрөө амьдэрсэн. Тэгэл ингээл байшингийн сүдэрчл юм бичээл суучхын заадаг ч надаа баг сэтгцэн өөрчлөгдөөгүй зү. Заадаг чинь зүгээр нөгөө өдрийн хоолоо идцэнгүү яачуу маачуу гэл аав ирээл чи хоолоо идсэнгүү ингэсээр яваад нөгөө хурлын гişүү ануужин шиг те мацагтан боллоо цаллаа гэл бөө юм болсон штэ. Тэгээд би бүр аалтаа тэр чинь нөгөө эхлээд нөгөө хүн чинь ингээд хүлэн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Намайг хин нэг эсэргүүцээд ахаар би бол бас нөгөө сурсан зангаараа урдаас нь эсэргүүцгээд байгаа байхгүй юу. Би өөрийнхөө яагаад байж болохгүй те. Би өөрийнхөө байсан төлөө танд юу яагаад байна гэлэгээл те. Тэг юм хөөх юм болно шүү дээ те. Тэгээ уул нь эмгтээчүүд яг ийм болно шүү. Тэгэхээр тэрэн дээр л тисээрээ. Тэрнэр л тисэн шүү. Тэгээ яаж тисгүү гэхээр өөртөө хэл. Заавал зөрчилдөг замаар энэ асуудыг шийдэхгүй. Заавал зөрчилдөг замаар одоо ойлголцол төрөх албагүй. Зүгээр хүлэн зөвшөөрөл хайчихал та. Тэр хүмүүс чамайг өөдөжлээ, хоргоожлээ, гिचгдчихлээ тий зүгээр ингээл хай. Чи өөрөө өөртөө байгаа чинь хамгийн чухал байхгүй өнөөдөр. Чи амьдарч байгаа чинь чухал, чи амьд байгаа чинь чухал. Амьдрахтаа амьдрсан шиг амьдрах гад эрэлхийл хийж байгаа чинь чухал болохоос биш хин нэгэн хүнтэй зөрчилдсөн чинь амьдралын утга учир биш үү? Бас нөгөө талаар хин нэгэнд батлаад байхаас шаардлага. Батлаад байх үнэхээр шаардлага юм билээ. Би энэ сунжангаа батлах гэж тэр чи хийсэн байхгүй юу? Би ингээд намайг хайрлаад тах. Та нарын намайг хайрлаа тий. Би ингээд амар өөрийгөө хайрлаад тахт чинь гэд нөгөө шар охин чинь гарч ирэх гээл байгаа байхгүй юу тэндээс. Тэгээ гараад ирэнгүүт яг ингээд хангалттай хайрлаад өчнгөө хүн хүнээс ингээд хайргүй байхгүй л юм л та өөрхий. Тэр яг зүгээр нэг жижиг сажиг юм бол мэдээч одоо байж байгаа юм л та. Тэгээ ийм хөөрхөн юм нэг сонирхолтой адал явдалтай кино шиг одоо би ингээд заримдаа яг энэ өөрийгөө хайрлаж байгаа энэ өдрүүдэд харахаар нэг уянгийн хэрнээ нэг гоёхон адал явдалтай гоё нэг кино шиг одоо нөгөө нэг гүүртэй кино байдаг штэ. Мэдисэн готын гүүрлөө. Хүн болгоны мэддэг кинодоо. Яг нэг тэр киноны төвшин санагдаад байгаа байхгүй. Тэгээд тийм гоё. Тэгээд яг хаа сүүлд нэг найз маань надтай уулзахдаа тэр намайг маш сайн мэддэг найз аахгүй. Миний бүх юм мэддэг. Намайг жинхэнэ хайрладаг найз. Тэгээд жинхэнэ хайрладаг найзаа би юу гэж бодож байгаа гэхээр миний одоо гоё гангаа кин байхаас үл шалтгаалаад бүр намайг амьд байгаад л баярлж чаддаг. Тийм найз. Тэр би яг амьдарч байгаа тэр хүний хувьд миний амжилт. Тэрэнд мөрөж чаддаг ийм ховор найзууд юм аа нэг байхгүй юу? Миний найз амьдарч байгаа л чухал гэдэг. Тэр найздаа уулзсан чинь та надаас нэлээд олон дөө та бүр яг жоох хөвчөг болчиход бүр жоох хөвчөг болчиход гэдэг. Тэр нөгөө миний жоохон шар охин гараад ирсэн л байгаа байхгүй да. Тэгээ одоо тэр охиныгоо би 2022 онд насанд хүрэх хаягдлыг одоо эхлүүлнэ. Тэгээд тэр охиныгоо би насанд хүрээд их тийм би их сайхан одоо бүсгүй болохыг хармаар байна. Аха. Би түрүүн бас нөгөө нөхөр гэж яагаад асуусан бэ гэхээр тэгсэн мэсэн л та ухаантай эмэгтэй өөрийгөө арчилдаг. Тэнийг эмэгтэй нөхрөө арчилдаг гэсэн нэг пост хийсэн тийм постыг нь би хөх засахыг уншижсэн. Тэгээд ингээд нөгөө өөрийгөө хайрлах хэрэг ингээд өөрийгөө л тэгээд тордоол ингээд нэг юм нэг тал руу нарай туйлшраад ойлгох юм бол тэгээ бусдыг нэг их ингээд за тэд нар яаж ч гэсэн хамаарахгүй би л болж ивэл болоо гэсэн ийм үзэл рүү ингээд нөгөө хүмүүсээс зарим нь ойлгочиход байдаг те. Тэгээд ойлгочхоор мэдээж одоо нөхрийн талаас юм уу
чи ингээ зөрчлүүд орж ирнэ шүү дээ. Тэг энэ дээр асуусан байхгүй юу? Өө наадах чинь тийштэй. Наад постыг оруулсны дараа би бүр айгүй олон залуучууд одоо над руу бүр чатж дарамтлсан шүү дээ те чи баг юу уриалаад байгаа юм баг те гэжсэн. Тэр бол бас юу яаж байгаа. Яг хөө яг тэрэн дээр эсэргүүцэж байгаа хүмүүс бол оюун санааны хувьд их өөрсдөө юм уншаасай, жоохон доогуур байгаа юм байна гэд үнэлгээ өгөөд тэгээд жоохон ахиц сэвшгийн төлөө байгаасаа гэж би хүсэж байгаа. А тэрнгээрээ би одоо тэр хүмүүсийг доош нь хийгээд байгаа юм огт биш шүү. Хатуу үнэн гэдэг бол бас үннээрээ сайхан байдаг. Тэгэхээр ямар учиртай өгөө гэхээр угаасаа өөрийгөө харчилдаг мундаг эмхтэн хажууд арчаагүй хэрэгтэй байхгүй байхгүй. Тэрнгээр арчлуулдаг арчаагүй хэрэгтэй байхгүй. Хүн ямар ирийн хажууд байна тэрнгээр л өөрийнхөө үнэлгээг өгөх гэж байгаа шүү дээ эмхтэн хүнийг. Ямар ирийг хажуудаа байлгаж байна. Тэрэн дээр тэр чинь хамгийн үнэн чиний үнэлгээ. Тэгэхээр баян өдөр тутамдаа ингээл баян тэр чинь зүгээр нөгөө ханы халуун сэтгэл бас биш шүү дээ. Ханы халуун сэтгэл тэртээ түр Монгол эмэгтэйчүүдэд нөгөө хатан чанарт байдаг үстэй тий. Тэрийг бол яаж ч угаасаа тайрч явах тайрагдахгүй шүү дээ. Гинд наавч. Тэгээд бүр ингээл бүх юмаа ингээл нөгөө одоо ингээл бүүц илүүлэх гээл ингээл тий. Тэгэл яг тэр нөхрий чинь ингээл бүүц илүүл ингээл нөгөө насанд хүрсэн хүүхд өргөө тавцсан шүү дээ ямар тийм ээ. Тэгээ ингээд яваад байвал эмэгтэй хүнд өөрийгөө хайрлах цаг зав угаасаа гарахгүй. Тэгэхээр зэрэг өөрийгөө хайрлаж байгаа эмэгтэй бол тэр нөхрөө бас өөрийг нь хайрлуулж сурга. Тэгээ угаасаа нөгөө би өөртөө арчаа тавиад би өөртөө ингээд айгу хайртай байгаад ингээд мэдрэгдээд тахаар нөхрөөд угаасаа чамтай зууралдахгүй. Яг тэгвэл чамс үлгэр дуурайлал аваад би ч гэсэн өөрийгөө хайрлах юм байна гэх. Манай нөхөр тийсэн шүү дээ яг. Өө ингээд би ч гэсэн ингээд айгу гоёлох хэрэгтэй юм байна. Тэ би ч гэсэн бүр боловсралтай анхаарах хэрэгтэй юм байна. Би ч гэсэн ном уншаа, юм уншаа, судлаа гэд миний нөхөр чинь тийм юм биш шүү дээ. Айгүй одоо гүдэсгэн гэд гүндүүгүн чинь дагаад ингээ хүчээд таа нугасаа надад ч мэдрэгдээд инээ төрөө даачаа. Тэгэхээр арчаатай эмэгтэй бол угаасаа өөрийгөө л арчилна. Өөрийгөө арчилна гэдэг чинь өөрийгөө одоо өдөр болгон спад ороод хумсаа янзлал мөнгөө өрөөд байна гэсэн үг ерөөсөө биш. Өөрийгөө арчилна гэдэг оюун санааныхаа хувьд ярьж байгаа шүү. Оюун санаа сэтгэл зүйгээ ярьж байгаа шүү. Бид нар сэтгэл зүйгээ талаар нэг тарааж хайчаад бусдын нөлөөд толноор өөрийнхөө сэтгэл зүйг харж ээж хичнээн одоо мянган одоо боловсралтайгаа хэрэггүй зүйтэй тэр чинь чаа боловсруулгүй байгааг л харуулдаг байгаа шүү дээ. Тэгэхээр энээр би бодсон. Тэгэхээр ийм учиртай үг шүү. Одоо хүлцэл өчё тэр ирчээдээсээ тий. Гэтээ ирчээдээс илүү эмгтээчүүд их эсэргүүцсэн шүү. Яг үнэндээ эмгтээчүүд юу яриад байгаа бараг мараг. Тэр хинээрч заалгуулахгүй Монгол эмгтээчүүд ч угаасаа хүнийг арчлах донтоо штэ. Тий бараг тэлэлчих болно. Тэгээд Монгол нөгөө Монголын одоо энэ язгуур уламжлал дотор нэг зүйл байгаа нь эмэгтэй хүнийг ерөөсөө тийм нөгөө бусдын төлөө байх хэрэгтэй гэдэг. Ингээд яатсан чинь бусдад л үйлдэлж явах хэрэгтэй. Бусдын төлөө ингээл хүүхдээ арчлах нөхрөө одоо хүүхэд нөхөр тэгэл одоо ах дүү нар вэж тэ ерөөс тэрний төлөө чи нэмжин цагаан сэтгэлээр сүү шиг сэтгэлийг хасгаруулan өөрийгөө мартаж тийм ээ ингээд байх хэрэгтэй гэдэг нэг юм ханаасаа гараад ирсэн сэтгэл юм. Тэгээ би бас нэг би мэдэхгүй байна л да. А тийм учраас өнөөдөр өөрийгөө хайрлан гэдэг үгийг тактер энд яриад хөрсөн дээр буулгаж ойлгуулж гад бас ядраад тийм ээ. Тэгээ нэг шин юм шиг хүмүүс сонсогдоод за магадгүй нэг зарим үзэж байгаа хүмүүс бол өстой бас эсэргүүцэх хэмжээнд байгаа. Уулын тэр нөгөө яг юуны одоо өөр оронд яадгийг би бас мэдэхгүй шүү. Гэтэ уул нь бол эмэгтэй хүн ч гэсэн өөрийгөө хайрлах ёстоймаа. Энэ хүн бол өөрийгөө хайрласнараа үн цэнтэй одоо өөрийгөө хайрлаж байгаагаар энэ хүний үн цэн хэмжигддэг юм аа. Энэ хүн ч гэсэн хайрд булаах хэрэгтэй. Энэ хүн ч гэсэн ойр зургийн ажлаас өөрийгөө чөлөөлж байгаад сонирхолтой зүйл рүү орох ёстой гэдэг нэг юм эрхчлөөний асуудал хэрвээ соёлтой орнууд байдаг байж магадгүй юм. Хэрвээ бид нэг багаас нь тгийг өсгсөн бол өнөөдөр ингээд хин нэгэн өөрийгөө хайрлах гэдэг чинь урайлаа зэн шиг сонсохдохгүй л байсан баг. Ер нь өөрийгөө хайрлах гэж ярихгүй байсан баг. Яг ч шаардлагагүйгээс тэр чинь амьдралынхын соёлд байгаа байх л та. А тэгээд одоо шин тутамд одоо эмэгтэйчүүд минь энэ ойлголтыг одоо оруулж ирэхгүй бол болохгүй. Хэрвээ гэр бүл дэх эмэгтэй гэргийн эцэг гэргийн хүн эцэгтэй хүн өөрийгөө хайрлаагүй бол тэр гэр бүл угаасаа аз жаргалгүй байна. Энийг за харин би бүр амлалчи, бүр хэлчихье. Бүр хэлчихье. Яг тэгвэл өөрийгөө хайрлаагүй эмэгтэй нүд нь галгүй, сэтгэл нь цоггүй, шнээ сайхан юм наанаас нь төвхөрсөн дотроосоо гэрэлтэхгүй. Тэгээд тийм гэрэлгүй ээжийг харж өссөн хүүхдүүд гэрэлгүй. Тэгээд насан туршдаа тэр гэрлийг юнгаарч морлуулах гэж хайсан, ядарсан, ядсан. За нөхөр нь ч гэсэн үрэлж харанхуй дэргэд байгаа хүн аз жаргалтай байж чадах уу гэд
ингээд асуудал үүснэ. Тэгэхээр өөрийгөө хайрлнаа гэж бид нэр ингээд баахан яриад байгаа асуудал эцсийн дүндээ гэр бүл аз жаргалтай байх тухай асуудал юм л да. Ер нь бол тийм юм. Гэр бүл эмэгтэй хүн жаргалтай бол биднээс ч их увдастай. Иргэн тойрондоо жаргалтай л болгоод жаргалыг тариал яваад байдаг хүмүүс юм байна лээ. Тэр нь их чухал шүү. Тэгээд нөгөө амиа бодоод байна чи амиа бодоод байна гэдэг үзэл юутай эсэргүүцэлтэй одоо хэдэн мянга тулж исэн ш. Эцсийн нөгөө том зорилгоо бодоод үл шантраасаа л гэж би хүүхнүүдээс хэсэг хугацааны дараа бол угаасаа тэр гэрэлтээд байгаа тэр дотроос гэрэлтээд байгаа иргэн тойронд нь мэдрэгдэх тэр мэдрэмж хамгийн гоё заяа. Тэг бүр тэр мэдрэмжийн төлөө хамгийн наазахын зорилго. Тэгээд нөгөө яасан штэ. Тэгэл угаасаа яасан бэ гэхээр нөгөө би чи эсэргүүцлээд. Тэгээд тэр чинь нөгөө угаасаа надад өөрийгөө хайрлах тийм юу байхгүй юм чинь. Би чинь шин тутамланд чинь суралцж штэ. Яг тэгвэл баг байхад чинь юу өстө чи амиа бодож болохгүй шүү. Бусыг л бодороо. Гэт миний аав ээжийн аав ээж тэгээ хүмүүжүүлсэн. Тэр нь хэдэн ч мянган жилийн өмнө ирсний бүү мэд. За хаста ингээл өөрөө би гэдэг байгаа хүн хамгийн муухай байдэн шүү. Баг би гэдэг үгийг хүртэл муухайгээ ботцсон те. Би гэдэг үг амнаас нь гарч байгаа хүн л ёстой муухай амиа ботцсон. Ёстой багаар ажиллаж чаддгүй бараг те тийм ингээ ботцсон. Тэснэ яадаг вэ гэхээр зэрэг эрдэм түн даруй их мөрнөн дүлгөөн гэл те. Тэгэл ингээл нэг юмны хард ороод суугаал ингээл үл харагдах. За яах вэ гэж бигээл ингээл хүм ингээл өөрийг ингээл чи гоё юм хөөрхөн байна гэдэлхээр тэрэнд нь гэрэлтэж хүртэл чадахгүй те. Өө яанаа гэл. За үгүй баг худлаа л ярьж ин да гэл те. Тэгэл бүр ичиж те. Ичих бол гоё л доо гэтэ тэрэнд нь гэрэлтэх те тийм ягаад байж болтоо юм бэ. Бид нар өөр нөхдүүдээ аюу тийм буруу өсгöd байгаа юм лээ штэ. Өөрийнхөө өссөн жишээнээс харж байхад миний аав ээжээр хамгийн сайнараа намайг өсгсөн байхад л орчин үеийн амьдралын хэм маягт би дахиад суралцахаас сэтгэл зүгээ дахиад өөрчлөхөөс л харахгүй болж шүү дээ. Тэгээд нөгөө багтаа хүндлэл мэдрээгүй ч юм уу одоо тийм актийн сэтгэл зүйн ухаан тэр өөртөө байх хэрэгцээ, өөрийгөө нандинах хэрэгцээг ойлгоогүй хүмүүс бусдаар өөрийгөө нандинуулах гэдэг дайраад идэг байхгүй юу? Хүндэлсэнгүү тий. Тэгэл айгүй муухай, ер нь муухай харагдаад байгаа байхгүй юу? Тэгэл наад зах юм дээр хөл бүтэн эмхтэй хүн чиний дэргэд байгаатай энэ гэдэг ч юм уу тий. Жокер штэ эн чинь бол бас тэгээд байгаа. Гэтэл зүгээр л нөгөө эмхтэй хүн леди байсан цагт эрэгтэй хүн шентлмен байна гэдэг шиг та өөрөө л нөгөө гэрэлтэйл байх юм бол угаасаа тэгээл ер нь жүүлэх болно да. Бас бит хоёрын яриад байгаа. Бит хоёр өөрсдөө нэг үе ихэнтэй нэг гэсэндээ яг нэг 80-аад оныхан. За тэгээд тэр үед яг л нөгөө бидний аав ээж тэгж өсөж исэн. Аав ээжийг манай аав ээж өсөж исэн гэж сая хөгцөөс ярьлаа шүү дээ. Тэгээд тэр үед чинь нэрэл ингээл те чиний үнцний юу юм ч юм уу чи өөрийгөө хайрлж гэнэ үү гэж ер нь юм асуух нь битгий хэлтэй. Хайрлах баг уурлна. Аав ээжийнхаа үгээр байж гэдэг юм уу багшийнхаа үгээр байгээд магадгүй одоо нэг 90 оныхан 2000 оныхан бол бас арай өөр байгаа шүү. Бас би гэсэн үзэл бодолтой миний бодол илүү чухал. Одоо ээж одоо манай хүүхдүүдээс тийм хандлага гарч ирж байна шүү дээ. Ээжээ би ингээд өнөөдөр сэтгэл санаа муу байна. Та намайг ингээд тайван байлгаа гэл тэгээл чи би одоо юу хэлэх вэ тэгэхээр нэг тийм бас үеийн ийм онцлог гарч ирээд ах шиг байна л да. Тэг би сая нөө бид хэд яагаад энийг ийм сүүлд ойлгоод байна гэхээр магадгүй нэг 30 нас гараад л одоо гинт л өөрлөгөө өнгөх тэр нөгөө сав маань гинт ингээд нэг баахан бусдын нөлөөгөөр дүүрсээр байгаад өөрлөгөө харахаас өөр аргагүй болоод бид нэг 30 гаруй насндаа ойлгож байгаа бол магадгүй 20 настай юм одоо 10 настай охтуудад бол хэдийн энэ бодол төлөвшсөн явж байгааг бас үгүйсэхгүй шүү. Өстой яг үнэн шүү оноо. Та яг үнэн хэллээ. 20 настай охтуудад бас те нөгөө бас би түрүү ярьсан шиг те яг би нэг яг 30 гарч байгаа 30 насны дуу болоо. Юм шиг байна лээ те 30 насны дуу болоо. Бараг одоо 30 та бараг 30 хүрч байгаа ч юм уу 30 наснаа шүүрч байгаа бараг бүх эмэгтэйчүүдэд сонсогдож байгаа. Би хаана яваад байна? Би жаргалтай байгаа юу гэдэг нэг юм асуултууд өөртөө тавьж байгаа байх. Тавиарай. Тавьж байгаа болов сонсоорой. Тэгээ нөгөө ингэдэг байхгүй юу? Тэгээ сонсогдонгууд нь юу яриад байгаа юм бэ гэдээ өөрийнхөө дуу хоолой битгий одоо хаарай. Тэгэл сонс гоё те. Тэгэд нэг 30 нас чи ер нь ийм олцтой нас юм байна. Харин тийм байна. Тэгээ эн чинь одоо 40 хүртэл үргэлжлэх байх гэж би бодоод байгаа. Нэг ийм хайл тухаарл тэгээ 40 наснаасаа хойш дахиад нэг гоё аялал хэлэх байх та. Тэрийг бас хүлээж шүү. Би сая яг хөгцсөн ярьжсэнийг сонсчихсан чинь надад бас одоо энэ дуу хоолой яг хизээ гэдгийг нь бол тодорхой мэдэхгүй ч гэсэн бас л нэг 30 гаруй наснд гинтл ингээд гараад ирсэн тий. Бас л сайхан хайрлагдсан, бусдын хүндлэлийг хүлээсэн ингээд бүх юм окей байсан бол сэтгэлд нэг гинтл ингээд нэг юм хоосон ч юм шиг зүг чигээ олохгүй ч байгаа юм шиг ингээд санагдаад эхэлсэн. Тэгээ би сая оны өмнө 2021 оны төгсгөл бүр
зорж агаад одоо би хэний ч ээж бишээр, хэний ч эхнэр бишээр зөвхөн өөрөө өөртөөгөө хамтаар аялал хийлээ. Вау. Тэгээд тэр аялал маань одоо Сэлэнгийн аймаг руу галт тэргээр яваад тэгээд тэндээ очиод юу бясалгал йог хийсэн юм 3 хоногийн аялал хийсэн байхгүй. Тэгэд энэ аяллыг би бүр ингээд төлөвлөж агаад хийгээд за би зөвхөн өөрөө өөртөөгөө эхлээд энийг ингээд хэлсэн чинь манай нөхөр бас гайхаж байгаа байхгүй. Тэг юм Сэлэнгэд очиод бясалгаад тий гэртээ байж болохгүй. Гэртээ бясалгачаа гэж гэрээсээ өөрийгөө олчиж болохгүй яа. Заавал тэр уулын мохорт очиж өөрийгөө олох нь ямар очиртай гэдэг ингээд магадгүй одоо эрэгтэй хүмүүст энийг сонио ойлголт баг. Энэ нөгөө хүүсийн харьцаа цаанаасаа ингээд бурхан магадгүй эрэгтэй хүн өөрийгөө ойлгоход их амраар бүтээсэн те өөрийнхөө үн цэнийг анханасаа ойлгоцсноор бүтээсэн байж магадгүй. Эрэгтэй хүн баг өөрийгөө угаасаа хайрладаг хүмүүс байхгүй. Тийм хайрладаг ч угаасаа бүх юмны дээд нөгөө ингээд бүх юм ирчүүд хүндлэг нэрчүүд дээрсэн. Тэр чинь нэг юм бааш. Тэгээд ингээд явлаа би 3 хоног тэгээд энэ аялал маань надад их таалагдсан. Тэгээд яг л ингээд тэнд би хэнийг ч танихгүй яг надтай адилхан өөрийгөө хайжсэн бүсгүйчүүд тал талаас ирсэн дандаа ганцаараа ирсэн. Тэгээд ихэнх нь 30 эдтэй. Тий. Яг тэгээд би тэнд бясалгалаа, йог хийлээ. Тэгээд энэ бол техникэл тусалж байгаа байхгүй. Тэгээд энэ тусламж эднэрийн тусламжтайгаар ингээд үнэхээр өөрийгөө ингээд за би одоо 100% өөрийгөө олоод тэр аяллаас 100% гэгээрээд ирсэн бол биш. Гэхдээ үнэхээр одоо бас нэг юм нэг шат ахиад тий илүү гоё болоод ирсэн. Тэгэхээр одоо бид хоёртай адилхан аялал гарсан байгаа олон эмэгтэйчүүд байгаа тий. Тэгээд ингээд магадгүй дундаас нь одоо гэр бүлийнхний юм уу эргэн тойрны хүмүүсийн эсэргүүцэлтэд тулгараад бас болчих гээд байгаа хүмүүс байгаа. Тэгвэл тэднэрт зориулаад бид хоёр өнөөдөр бас энэ яриагаа хийгээд байгаа байхгүй тий. Тэгээд өөрийгөө хайрлая гэдэг маань өөрийгөө ойлгоё гिचгсэн байгаа. За тэгээд дараагийнх нь одоо миний бодлоор бол дараагийн алхам маань манай хөх цастж бас гарсан баг. Өөрийгөө алдаа оноотой нь өөрийнхөө алдаануудыг уучлаад алдаа оноотой нь хүлээн зөвшөөрөх алхам байсан болов уу гэж бодож байна. Тийм. Одоо яг энэ аяллалын одоо хамгийн бэрхшээлтэй зүйл нь шүү дээ. Одоо нөгөө бусдад бол ууралж агаад чамайг хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Ууралж агаад чамайг гомдоо туниад одоо маягууд бокет хийж агаад те би чамайг тэрж унтахгүй гэж бокет хийж агаад чамайг хүлээн зөвшөөрдөж болох л ахalta. Гэтэл яг өөртөө хүлээн зөвшөөрөдний одоо бүх нөгөө муу дүрдээ надад би ч одоо зөндөө нүгэл хийцэн байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс мэдэхгүй гигэн цагаан шим шиг намайг бодчих бас болох юм. Гэтэл би ч нард нь өөр хүн байж бас болно л доо. Тэгэхээр зэрэг тэрийгэ хүлээн зөвшөөрнө гэдэг чинь заа бас жоохон хүнд байсан. Хүнд байх талтай юм билэ. Гэтэ их хүнд байсан гэж би бол одоо хэлэхгүй байна. Яагаад гэвэл тэгэл одоо нөгөө яг өөрийгөө уучлж байгаа байхгүй юу? Өөрийгөө л уучлж байгаа юм шүү дээ. Ер нь бол өөрийгөө ойлгоно гэдэг чинь би ийм байж болно. Тэгээд би одоо цараматай байж болно. Би муухайштай байж болно. Намайг хадмууд маань үзэж чаддаггүй байж болно. Гэсэн би бол хайрлагдах хэрэгтэй хүн. Хинд өөртөө. Хинд вэ гэхээр тэр хадмуудад биш өөртөө байхгүй юу? Энэ эрх чөлөөг, энэ эрхийг л өөртөө энэ паспортыг л өгөх гэж нөгөө паспортын дээр нөгөө виз дарах гэж их л юм болно л доо. Их олон буцаагдсан шүү дээ. Тэгэл буцаагдах шалтгаанаас олон. Тэгэл яг таны нөгөө чинхүү сэтгэлийн эр зоригоос шалтгаалт юм лээ. Яг би нөгөө өөрийгөө одоо яг үндэ нөгөө анх юухийн одоо төрийн алба шижсэн тийм. Тэр бол маш гоё албан тушаал гоё алба байсан шүү. Тэр бол одоо муухай газар ерөөсөө огт байгаа. Сайхан хамт олонсон. Зүгээр тэр очинд би өөрөө л зогсож чадаагүй гэх юм уу одоо би тэнд байхсгүй байсан л байдаг байгаа байхгүй. Гэтэ тэр нь надад маш том сургамж сургууль болсон. Одоо нөгөө дээшээ тэрж босох миний хөдөлгүүр болж чадсан л байхгүй. За тийм болохоор би тэр хамт олондоо хайртай шүү та нартаа гэж хэлчихье. Тэгээд ингээд би очисон чинь ингээд миний өөрийн чистэ бүр түмэн шид юм гарч ирсэн. Бүр ингээд би чи одоо ямар ч хаашаачгүй би чи ямар муухай болохгүй юм би чи өөр нь одоо яасан муухай худалчин тий би худлаа ярьдаг юм биш тий гэл ингээд өөрийгөө анзаараад тэгэл тэр бүхэнтэй нь одоо худалж байлаа гэд би хайрлахгүй байна гэсэн үг шүү дээ. Зүгээр л худалж байсан юм бол худалжаад хүлэн зөвшөөрч байгаа байхгүй. Тэгээд анзаарч байгаа. За би ч юм худлаа ярьчих гэдэг тал байгаа шүү. Тэгэхээр би анзаарчих гэхээр угаасаа худлаа ярихгүй. Тэгээ би ингэсэн шүү дээ. Би ч нэг ер нь нэг жоохон махлагдуу юм хтэй. Одоо ч махлаг л да. Тэгээд энэс илүү махлаг байсан. Тэгээд жинтайгаа ингээд нөгөө тэмцгээд гисэн чинь өөрийгөө хайрлахгүй тэмцээд исэн байхгүй адгийн нацхан. Хайрлахгүй нүдэд исэн байхгүй. Мацаг арай л те. Муу ингээл хоол унд буруу хооллол тэгсэн тэгэл хөдөлгөөн мөдөглийг зөв хийхгүй зөвхөн турхын төлөө хийгээдсэн байхгүй. Би чи эрүүл байхын төлөө өөрийгөө хайрлахын төлөө цаашдаа би урт удаан насалж одоо би организм бодис солилцоогоо эрүүл байлгахын төлөө биш.
Зүгээр турхын төлөө гэл ингээ хөлсөө гаргахын төлөө гэл нүдэл хийгээд исэн. Тэгсэн чинь ерөөс ямар ч үр дүн гардаг байсан. Ямар ч үр дүн гараагүй. Харин сүүлийн нэг жил айгүй хөөрхийн охиныгоо сонсоод хайрлал чичээс та ийм байсан ч хайр татсан шүү ингээ шүү гэлсэн чинь айгүй урданд орцсон. Өдрөөр хэл хасаал. Тэгэхээр яг нөгөө нэг чи ингээ өөрийгөө ингээ яг хүлэн зөвшөөрчөнгөө тэр дутагдлууд чинь ингээ чамаас нисэл алгуулчихдаг юм байлээ. Тэгэхээр яг энэ дутагдлаа байгаагаар нь хүлэн зөвшөөрчих үнэн бай. Энд яг их гоё ойлголт гарч ирж байна л да. Одоо өөрийгөө алдаа дутагдaltaй нь өөсөвтэй нь хүлээж аваад өөрийгөө хайрлаад байх хэрэг тийм өсч дэвчгүй юм шиг бас юм ойлголт төрүүлээд ирж болох юм тий. Анзаа би ч угаасаа л юм чинь ийм байсан ч гэсэн би хайрлагдах хэвээр. Ийм байсан ч гэсэн би сайхан, ийм байсан ч гэсэн би хөөрхөн гэл тий. Инхээр одоо нөгөө ингээл байга байрандаа байгаад ах хэвээр юм шиг бас ойлголт төрүүлээд байвч одоо хөгжсөн маань хувьд бол бүр эсэргээрээ харин ч ингээд хүлээн зөвшөөрсөн тэр үеэсээ эхлээд хэрэглэлт аваад өшөө гоё ингээд болж эхэлсэн байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүлэн зөвшөөрөд эхлэхээр нөгөө засарчдаг юм байна л гэдгийг одоо хамгийн энэ бол миний хамгийн таандартай хэлэх гэж байгаа том зүйл шүү. Хамгийн их ухаарл шүү. Одоо бүх сэтгэл зүйч нар хэлдэг байх л та өөрийгөө хүлээн зөвшөөр. Та л өөртөө хүлээн зөвшөөрчих гэд ингээл хэлээд байдаг яг ард нь ямар үр дүн байгаа юм. Тэгвэл би хүлээн зөвшөөрчөөд энэний ард яах юм тэгэл ингээд лаглагаал байж ах юм уу? Үгүй юм байна. Яг хүлээн зөвшөөрчих гэсэн тэр мөчөөс эхлээл цаашаа ингээд явах арга зам нь өөрөө олдоод эхэлт юм л. Тэрийг засах, сайжруулах, өөрчлөх. Тэгээд хувь заяач бас ивэд юм шиг санагдсан надаа. Хувь заяач ивэгээд бүх одоо төсөл бололцоо ингээл яажаан гэмээр гэл дүн гэл бүрдэл тэгэл дунд нь цэцгэлээ штэ. Бас нөгөө ярилцах хэрэгцээ бол хүн болгонд байдаг ярилцах маш чухал хэлхийд байдаг штэ. За одоо жишээ нь сэтгэл зүйн зөвлөгөөнүүд дээр хосууд хэрвээ амьдрал нь жаахан төр тарах юм бол хоорондоо сайхан ярилцаал гэдэг. Нэг амархан юм шигтэй хоорондоо ярилцаал энэ амьдрал бүтчихнэ гэдэг. Гэтэл яг ингээд нэг эрэгтэй эмэгтэй одоо муудалцаад байгаа хоёр хүн өөдөөс хараад нэг сайхан за хоёлаа ярилцгээ суугаад ярилцсан гэдэг бол бас их хэцүү шүү дээ тий. 101% шүү дээ. Тэгээд үргэлжлүүлээд муудалцсан шүү дээ. За яг тэр шиг одоо ингээд өөрийгөө сайн ойлгоо, өөртөө сайн ярилцаа, өөртөө ярилцчихъя гэхээр бас их ойрхон ч юм шиг, амархан ч юм шиг сонсогддог хэрнээ битгүй яг юунаас нь хэлхий яаж ярилцах юм. Ер нь өөртөө хэр ярилцдгийг хөгжсөн хувьд энийг ямар арга техникээр ярилцдаг юм. За ер нь одоо сүүлийн өнгөрсөн 2021 онд бол өстой яг л өөртөө ярилцсан юм байна. Бүр алхам тутамдаа шүдээ угааж ахтаа ааж өөртөө ярьж илаа. Зүүдэндээ хүртэл өөртөө ярьсан. Зүүдэндээ хүртэл шүү. Ингээ ярихаар энэ бас галзаа гэж бодоо зай. Энэ өөр угсаа юм техник байдیں۔ Тэгээ ингээд нөгөө ингээл байнга өөртөө ингээл яриад ярьдаг боллоо л та. Гэтэ яг энэ техник рүү ороход яасан гэхээр яг нөгөө өөрийгөө чагнаад ингээд өөртөө ярьчаар нөгөө хэрэгцээг ойлгочихж байгаа. Тэг хэрэгцээндээ л хийж байгаа байхгүй. Тэгэхээр хүн ядаргаа авахгүй. За би өнөөдөр ийм л хэрэгцээтэй яг ийм л хүсэлтэй байна. Инхий гэл ингээ нөгөө нэмүүлсэн одоо ядраад байдаг хүмүүс чинь ингээл сүлдэж унтлаа ажиллаа, ядралаа гэдэг тийм ядаргаа авахгүй. За өнөөдөр хоёул их ажиллана шүү. Өнөөдөр маш их ажиллана шүү. Одоо нөөцлсөн 300% ирч хүчээ. За өнөөдөр л гаргана шүү гэл өөртөө хэлчихээр ядрахгүй шүү дээ. Айгүй гоё тэр чинь өөртөө одоо амжилттай байх бас менежмент болчихж байгаа юм л да. Миний хувьд нөгөө түрүүний тэмдэглэлийн дэвтэр. Миний хувьд бүр би нөгөө багада нөгөө юу бие муутаа гэж сургуульд явдаг хүүхэд байсан юм. Тэмдэглэлийн дэвтэрний түүх чинь бүр багаас эхэлдэг юм. Тэгээ нөгөө сургуульд явдггүй хөл муутай гიშгэж чаддаггүй. Тэгээд ингээ гэртээ сууж л байдаг хүүхэд байсан маа. Тэгээд нөгөө тэгтээ тэмдэглэлийн дэвтэртээ ингээл бичээл байдаг байсан. Юу ч юм уу өнөөдөр тийм боллоо инглээ тэглээ. Энэ өөрөө маш том сэтгэл зүйн байгаад тэр үеийн тэр бие муутай байсан өдрүүдийг даван тулах том сэтгэлийн зүйн болцсон юм байна гэдгийг одоо ирж би дүгнээд байна л да. Тэгээд хөөхөн ингээл хамаг нууцаа бичдэг. Ингээд тэр үед чинь нөгөө сургууль явдаг учраас найзгаа учраас ингээл өөр өөртөө найзлал ингээл бичээлсэн. Тэгсэн чинь тэгэд ээж маань миний ээж бол өстой ертөнцийн хаамшиг штэ. Бүр миний ээж бол нөгөө зөвхөн хөдөөний юм эмэгтэй эгэл эмэгтэй гэрнэ тэр нэг хүүхдэд ялангуяа охин урд юу хэрэгтэйг бүр яаж тэгж мэдэрдэг гэсэн ээшээ шүтдیں۔ Надад бүр юм тэр үед л байгаагүй цоочтой тэмдэглэлийн дэвтэр авч гисэн маа. Ингээд түлхүүрдээд тэгээ түлхүүрээ би сахиус шиг эндээ зүгчдэг. Уул нь хавц мавцыг нь ураад уншиж болно. Гэтэ тэр түлхүүртэй баггүй цоочтой. Ээж надаа нэг тийм 3 ширхэг тийм дэвтэр надад авчирч бэлэглээд тэрэн дээр нь би бичдэг. Тэр нөгөө хөдөө мөдөө олголцдгүй л тэмдэглэлийн дэвтэр байсан л да. Мотоос л өөр явахтаа л авчирсан байх та. Тэгээ ингээд биччихэдэг байсан. Одоо миний нэг эхний ном, анхны маань шүлийн ном дотор хэвлэгдээгүй ном гэдэг нэг өгүүлэлэг гэдэг. Тэр өгүүлэл бол яг тэр дэвтэрний тухай байхгүй. Тэгээд айгүй нандинаа тэр айгүй үнчээр бичдэг байсан чинь харин цуслан амарч байсан чинь нэг
хүү миний нэг харж явдаг байсан хүү. Би айгу крашлдаг байсан хүү арай миний тэр дэвтрийг аимшиггүйгээр уншаад төлхөр надад байсан ч гэсэн хавцын ингэж жагаад намайг л сонирхсан юм шиг уншаад тэрнээс хойш би тэмдэглэлийн дэвтэр бичгээ хийсэн байхгүй юу. Тэр чинь нөгөө би чинь 8 9 настайгаас 12 3 нас хүртлээр тэр тэмдэглэлийг бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд очиж крашалдаг хүүгүнтэй тэрийг уншуулсан. Гэтэ тэр миний крашалдаг байсан тэр хүү бол төгөлдөр уур тоглодог мангар их тийм мэдрэмжтэй л те. Тэгээд тэр бол надад тэгж хэлсэн байхгүй хамгийн гол нь чи ямар гоё бичдэг юм бэ. Тэг бүр ямар гоё бичдэг юм бэ гэд хэлсэнд нь санаа зовоод тэгээд бүр бичгээ хийсэн шүү дээ. Тэр нь одоо баг надад хайртай гэдэг ааш сонсогдоод. Тэгээ нөгөө хүүхдийн зангаар тэгээд ичиж тэгээд яажсан байхгүй. Тэгээд яг тэр хадл явдлаараа өөрхөн бичсэн өгүүлэг маань байдгийн. Тэгээ ерөөс тэрнээс хойш бичээгүй байж агаад тэгээ саяхан нөгөө дуу хоолой сонсогдоод тэгэхээр 4 жилийн өмнө дуу хоолой сонсогдож эхлэхэд алтаг оноо бичдэг байж агаад тэгээ сүүлд одоо нөгөө би сэтгэл заслын нэг тренингд явсан бай. Тэгээ тэр манай одоо бидний үеийн битүүчүүд бүгдээрээ л одоо мэдж байгаа цогтын амгалан гэдэг гоод сэтгүүл эрхлэгчээр ажиллаж байсан шүү дээ. Одоо амгалан багш маань би одоо багшаа гэж боддог байхгүй юу? Тэр хүн бол одоо сэтгэл засалчаар ажиллаж байгаа тренингүүд явуулдаг. Тэгээ тэр тренингэд хамрагдахад бол энэ тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийг бүр яг зааж өгсөн. Тэгээ тэр одоо тадлаараа бол би өдөр болгоо манай одоо миний ширээнээр ингээд 5 6 тэмдэглэлийн дэвтэр хүрдэг. Тэгээд миний хүүч тэрэнд хүрдгүү, миний нөхөрч хүрдгүү хинч хүрэхгүй угаасаа. Гэтэ тэр бүхний нүдэн дээр ил хөглөрчл байдаг. Тэнд би бүх юмаа бичнэ. Тэгээ тайвшир нөгөө битээр нэг нөхөртөө нэг муудалцсан юм аа. Яг энэ тэмдэглэлийн дэвтрээ яг бүр яг ингэж юу болгоогүй дадлуулахгүйс өмнө. Тэнгүүтээ нөгөө фэйсбүүкээ тэмдэглэлийн дэвтэр юм шиг ашиглаад хамаг юмаа ингээд саваа ицсахгүй фэйсбүүк дээр. Тэгээд савцсан чинь нөгөө маа найзад маш их санаа зовоол тэгэл маш их чат дуудлага комент ирэл те яана ярка гэдэг ихэнх нь гэрүүлийн асуудлаа бас болохгүй хаа гэд. Тэр бол угаасаа болохгүй асуудал. Энд чинь юм бас хэмээ хэмжээ язгаар байхдаа сайхан штэ. Тэгсэн чинь манай нөхөр надад бүр хэлсэн. Миний ань тэмдэглэлийн дэвтэр мэдээ хөтлөөч. Тийм тэмдэглэлийн дэвтэр нь яг бичмээр байгаа юм а тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж чагаад нэг бол надад уншуулж. Болохгүй штэ хоёлаа та чинь бас ингээд багш хүн те ингээд таныг бас ингээд хүмүүс сонсож байгаа үед тэгэхээр нь би урдаас гоо үнэн бахал хэрэгтэй штэ гээл те. Тэр үнэн гэдэг бас өөр харцсангүй. Тэгээд тэрнээс хойш бүр за одоо яг би бүр ингээд одоо тэмдэглэл хөтлөе. Тэгээд тэмдэглэлээ хөтлөж байгаа чинь өөртөө байх, өөртөө ярилцах, тэгээд өөртөө үнэн байх. Өөртөө би худлаа яриад яах вэ? Үнэн байх хамгийн том дасгалжуулалт юм байна. Тэгэхээр өөрийгөө хайрлах хамгийн наад талын алхам юу вэ гэжономж дээр танд зөвлөхөд та ерөөсөө тэмдэглэлийн дэвтэр хөтлөөрөө л гэж байгаа. Тэгэхээр энэний үр дүн нэг хоногийн дараа гарч магадгүй, хэдэн 10 жилийн дараа гарч магадгүй. Та зүгээр бичээл ах хэрэгтэй. Хэрвээ хин нэгэн таны тэр тэмдэглэлийн дэвтрийг унших одоо эрсдэл байгаа бол нуучихгүй юу? Тэр чинь нуух зөндөл газар байгаа шүү дээ, тэ? Нуух шаардлагагүй гэд өөрийгөө тунхагласан хүнд бол нуух шаардлага байхгүй. Тэрийг уншаад чи яахын тэр хүмүүс те. Тэн дотор нэг хүнд хэрэгтэй нэг юм байхгүй. Танд л хэрэгтэй юм ба. Тэр яг тэр агшиндаа л танд хэрэгтэй болохоос биш бас дараа нь ч нэг хэрэгтэй байгаа даа ч юм бас биш л те. Тэр энэ нэг ийм арга бол байгаа шүү. Энийг бол одоо охтуудтай хүн бол охиндоо хөвшүүл. Тэр миний ээж энэ шээ штэ. Хэрвээ та өнөөдөр хэдэн ч настай байсан өөртөө өдөр болгон тэр тэмдэглэлийнхаа дэвтэрний ард эрхэмсэг сайхан сууж агаад болцож байгаарэ. Өөртөөгөө. Энэ бол их том хайрлах арга шүү. Тийм байгаа юм. Бид хоёр бас их адилхан юм байна. Би ерөөсөө нэг өдөр бичихгүй байхад их тийм сонир санагддаг. Сэтгэлдээ бичдэг нэг дэвтэр байна. За төлөвлөгөөгөө бичдэг нэг дэвтэр байна. Төлөвлөгөөгөө бичээгүй өдөр бол юу хийх вүлээ гэд ингээд бүх ажлууд толгоонд байгаа ч гэсэн нэг тийм эмх замбрааг байгаад байдаг. Өөрийнхөө сэтгэл санааг бичээгүй өдөр бас их тийм сонин нэг л юм дутаад байгаа юм шиг ер нь санагдаад байдаг. Тэгэхээр энэ тэмдэглэл гэдэг бол өөрөө сэтгэлээ нээх бас их гоё юм. Тэгээд миний тэмдэглэл одоо жишээ нь хоёр төрлөөдөг байхгүй. Нэг нь одоо би ингээд яг өнөөдөр одоо өөрт төрж байгаа сэтгэлээ бичээд нэг нь миний захиалга байдаг. Яг одоо түр нөө хөх цас биччихсэн шиг тий. Би одоо ингээд ингээ хүсэж байгаа юм а хүсэж байна гэдгээр бишээр яа ингээ болцсон юм шигээр ингээ мэдрээд бичдэг төсөөлөөс тэгээд тэр үед ингээд одоо ингээл гарын үзүүрээр баг ингээл үсний үзүүр толгойн үзүүр бүх газраар тэр ингээд юм мэдрэгддэг бүр ингээ бичиж байгаа тий. Тэгээд ингээ гараар бичнэ гэдэг чинь бас өөрөө хийн нэрхтэй юм шиг тий. Зүгээр компьютерны ард товших шал. Тэгээд тэр биччихсэн юмнууд тэр ингээд мэдээллийг бид нэр ингээд төрүүлээд биеэрээ мэдэрчгээр амьдрал дээр дараа нь
цаг хугацааны хувьд логикийн хувьд их сонь тий. Эхлээд ингээ оюун санаандаа мэдэрсэн дараа нь бодит байдал дээр яг биелэлээ олчдаг. Тэгээ эн чинь нөгөө нууц гээл ном байдаг бид нэр дээврийн өрөөнд миний мөрөөдөл гээл номнууд байдаг ингээд сонсохоор хийсвэрлэлтэй тий бичээл биелждэг юм гэж хаана нэсэн төсөөлөл биелждэг юм гэж хаана нэсэн гэсэн боловч үнэхээр биелд юм да. Энэ бас ингээд яг биелээд байгаа учраас ялцчгүй биелд юм да. Тий одоо ингээд өөрийгөө хайрлая, өөртөө цаг гаргая гээл нэг юм тохироонд бүртгэхгүй байгаад байгаа бол үнэхээр нэг үзэг цаас аваад тэндээс эхлээрээ тий гоё хийх дуртай юмнуудаа хийчихсэн байгаагаар бичиж болно. Гоё төсөөллийнхөө тэр гоё ертөнцид бас эмэгтэйчүүд маань төрүүлээд тэмдэглэлийн дэвтэртэй амьдарч болох нь шүү дээ. Хадад чинь тэгвэл баг бас нэлээд олон тэмдэглэлийн дэвтэр байгаа байхгүй юу? А яг тэр төсөөллийн тэмдэглэлийн дэвтэр байдгийг би захиалга өгдөг. Би ертөнцид амьдралд өөртөө эргэн тойрондоо бүгдээр нь за магадгүй бурханд би захиалга өгдөг. Тэгэхээр бурхан өөрийнхөө хүслийг мэдгүй байгаа хүний хүслийг яаж биелүүлэх вүтэй? Хүсэл нь эмх цэцгүй байгаа хүнийг. Тэгэхээр бүр яг тоочны бүр за гэтээ хугацаа тавьдаг байхгүй. За би яг тийм юм тэгмээр байна гэд. Тэгэнгүүтээ яг төсөөлөөдөө бүр тэгээ би нөгөө төрөлд удирддаг тийм нөгөө хөөрхөн хичээл заадаг байхгүй зарим одоо чөлөө цагаараа. Тэр үедээ ээж нар нөгөө яг төрөлтөө ингээд яг өөртөө төсөөлөөд ингээд тэмдэглэл хөтлөөд багштай уншуулаараа гэхээр тэгээ дараа нь бараг 100% ээжүүдээс тэгээ чат ирдэг. Яг бүр би яг төрөлтөө захиалсан юм байна багшаа. Яасан гэр яг тийм царайтай бүр их ойрог чи миний бичсэн шиг царайтай их ойрог чи битэрийг төрүүлж өглөө бүр битэрийг уулзууллаа гэд бүр ингээд. Тэгэхээр энэ бол тийм эмхтэй нөгөө увдсан байгаа юм болоо бүр ингээд бидэрт чинь нэг өөртөө нэг тийм хүч байгаа штэ. Нэг бүр эмхтэй хүндэл байх тэр хүчээ болол тэгж өөртөө гаргаар. Энэ бол бүр бүр ил юм шиг сонсогдож байгаа ч үнэхээр те оноо яалтчгүй юм да. Тэгээ би нөгөө хүүдээ зорж тэмдэглэл хөтэлдэг байхгүй юу. Магадгүй би хизээ нэгэн цагт хүүдээ тэр тэмдэглэл одоо бит хөтэлсэн олон одоо дэвтрийнхаа дугааруудыг бэлэглэх байх. Гаргац мутаач гэсэн миний үсгэлээр бол тэгээ зарим хуудсууд нь нулимстай халтарч гэсэн миний хүү тэрийг уншаад ээжтэйгээ одоо би мөнх шин штэ те. Тэгээ тэрнээсээ гадна миний хүүхдийн хүүхэд тэднэрт бас нэг очих адислал болох байх гэж бодоод хүүгээ адислах дэвтэр гэдэг нэртэй дэвтэр хөтэлдэг байхгүй. Тэн дээр нөгөө хүүгээ дандаа нүдгч төсөөлжчдэг миний хүү одоо тийм яанаа нөхөр болноо. Ийм гэргийтэй учирнаа гэл ингээл бичээд идэг. Тэгэд энэ бол одоо шашин биш. Шашин бол биш одоо бөө мөргөл биш. Ямар нэг тийм ид шидэж юм биш. Гэхдээ ер нь нэг тийм одоо бид нэр ингээд зөвхөн 5 метр хүүгээр одоо орчлын ертөнцийг хийж гарч ирж штэ энэ ширээ бол ширээч гэдэг юм. Гэтэл ингээд бид нэрээ чи нөгөө оюун ухаан бараг шинжлэх ухаанч таниагүй байгаа олон зүйлсүүд байна штэ. Оюун ухаан одоо энерги гэдэг юм уу бодлын хүч гэдэг бид нар чи ингээд шинжлэх ухаанаар тайлагдаагүй байгаа боловч үнэхээр бодит амьдрал дээр ингээд биелээ болоод байгаа юм. Хүчтэй зүйлсүүд бас байгаад байна л да. Нөгөө хоёр янзаар бараг тайлбарлагдаад байгаа байхгүй. Шинжлэх ухаан тайлаагүй л учраас судлаа гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Нэгдүгээр шинжлэх ухааны тайлаагүй. Шинжлэх ухаан ч одоо хорон ертөнцийн бүх юмны одоо 10% нь тайлсан байдин гээзтэй. Тэгээд дээр нэгдүгээр хоёрдугаар болохоор зэрэг тархиндаа өгч бол даалгавар байхгүй. Бид нар чинь нөгөө тархиныхаа нэг 3% ашиглаад байгаа штэ. Их ухаантай хүмүүс нэг 5% ашиглаад байгаа. Тэгэхээр ухаантай бол 5% л дөхөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тархины чинь цаана ажиллаагүй үлдсэн 97% чинь тэрийг авангууд өөрийг даалгавар биелүүлж эхэлж байгаа байхгүй юу. Одоо come on эзэн ингэчлээ. Тэгвэл одоо ингэж ажиллаа та гэл бүх зохицолтлогоог яг чиний даалгаврын төлөө ажилуулж эхэлж байгаа учраас чаддсан болоо гэсэн. Зүгээр би бол өөртөө тэгж анзаарсан. Энэ талаар ямар нэгэн номноос уншаагүй. Тэгэхээр миний тарих их агуу, чиний ч тарих агуу, таны тарих агуу учраас тэр тархинд тодорхой өгсөн программыг яг ингээл өөрөг даалгаврыг өгөхөд тэр бүх хүчин чадлаараа яг тэр чинь гүйцэлдүүлэхийн төлөө ажиллана. Тэрийг та эдчихэд гээд бодоод байгаа байхгүй юу? Нэг талдаа. За бит хоёрын яриа ерөөхдөө өндөрлөх төгчин. Бит хоёрын яриа эхнээсээ эхлээд төгсгөл хүртлээ ингээд одоо хүмүүс сонсохоор маш гоё дардан явчлаа л да тий. Гэл ерөөсө 4 жилийн өмнөх нэг л өдөр хугацаас за би болохгүй байгаа юм байна гэдгээ ойлгоод за би өөрийгөө олох хэрэгтэй юм байна гэл йогийн төвд очиод өөрийгөө олоод өөрийгөө олсон нь харьцангуй бага эсэргүүцлүүдтэй тулгараад эргэн тойрныхан хүлээн зөвшөөрөөл өнөөдөр одоо ингээл өдөр болгон өөртөө дуурлаа гэсэн чинь улам гоё болоод тэгэл ингээл сонсохоор ингээл за одоо ямар нэг ингээл те гинт нэг өдөр өөрийгөө олоод тэгэл өдөр болгоо өөртөө дуурлал ингээл амьдрал нь ингээл гоё болоод идэх ингээл янз бүрийн л юм эргцүүллүүд төрж байгаа хэл та. За энэ дунд үнэхээр одоо яг энэ бит хоёрын нөгөө өөрийгөө хайрлаж байгаа энэ аялалд шантармаар юм уу эсвэл нэг буруу тишээч яваад байгаа юм болоо да гэсэн
тийм одоо зүйлс ер нь хүндрэл бэрхшээлүүд нь юу байсан бэ? За жоохон бодоод тахыг. Хүндрэлүүд яг шантарсан уу гэд те шантраагүй. Ерөөсөө шантрах талаар би бас бодоогүй юм байна. Одоо таныг хэлэнгүүт за надад шантарч ирсэн үе байсан болов уу гэж бодож чинь шантрах үе бол ерөөсөө тохиолдог. Шантрахгүй. Хүн чинь нөгөө хүүхдийн төлөө шантрах хэрэггүй зү. Хүүхдэд чинь юу ч тохиолдож ирсэн тэр хүүхдийн төлөө байгаа их хүнд шантрах тийм хүч шантрах ухрах ямар ч ирэх байдгүйтэй л адилхан л үндсэн байгаа л байна. За тэгвэл одоо юу гэдэг би арай ч хит өөрийнхөө байгаа юм болоо. Би арай хит их өөрийгөө хайрлаад байгаа юм биш үсттэй ч юм уу тийм. Ер нь тийм эргэлзээ сөрөг сэтгэл төрж ирсэн үү? Наад чийсэн хамгийн супер асуулт оноо. Яасан бэ гэхээр ихэнх эмэгтэйчүүд яг энэ дэр алдаа гаргадаг гэж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр туйлшраа тавьчихдаг. Ерөөсөө хүү зүгээр би зүгээр би чинь ертөнцийн төв шүү дээ гэд ингээд туйлширчих юм бол энэ амиа бодох үзэл болчихно. Амиа бодох юм чинь нэг талдаа ч хоёр шул байгаа юм даа нүүр шүүд. Тэгээд тийм болчихно. Тэгэхээр яг ийм нэг алхам тутамдаа яг наадах чинь эргцүүлж байгаа юм. Баян тэгхгүй бол нэрээ далигаад буруу тийшээ явчвал одоо яана бурхан минь бүр тэгж одоод нөгөө алхам тутамдаа болж байгаа. За яг зөв өөрөөс асуусан штэ. Энэ хэтрүүлээг үз. За чи их үнэтэй худалдаа авалт хийх гэж байгаа биш үү гэж асуудагтай адилхан. Энэний төлөө ямар үнцнийг чи төлөх гэж байгаа вэ? Комо 60 нөгөө амгалан багш ярьдаг чи араад авах уу гэдэг шиг. Чиний хариуцлага хүлээж чадах уу гэдэг асуултуудыг бол байнга өгнө шүү дээ. Энд чи ямар битээр ямар диваажинд амьдарч байгаа энэчлүүд шүү дээ тийм ээ. Энд чи баян яг энэ хугацаанд маш их бэрхшээл тохиолдно. Хүн өвдөн, зовно, унана, мэдээ шантран тий. За тэгээд хүний л тулдаг амьдралын замыг туулна шүү дээ. Би бол одоо нэг тийм жаргалаа өөртөө бүтээгээд жаргалаа маш гоёмсгоор өөртөө ихтгэлтэйгээр бүтээж яваа юм ихтэй болохоос биш. Жаргал надад ингээл яг ингээд тусгай заяаны тий. Ингээд жаргах ингээд жаргал надад л зориулагдсан зүйл ерөөсөө биш байгаа даа. Би жаргалаа өөрөө бүтээгээд яваад байгаа. Өөрийгөө хайрлыг гэл тэгсэн чинь дон гэж конов тарчиж байгаа бол ирээд байгаа юм биш байхгүй тий. Чинь өдөр болгоны тасалж бол. Тэгээ өнөөдөр би иймхүү зоригтой ярьж байгаа. Магадгүй би жилийн өмнө 2 жилийн өмнө энэ сэдвийг багийн үгнээс айдаг гэсэн. За өөрийгөө хайрлан гэл хичээл болох байчих юм шиг санагдал. Амиа бодоол, буруудаал эсвэл ингээл би буруу замаар явчих гээд байгаа юм шиг тийм ингэж санагдчихсэн байж магадгүй. Тэгэхээр өөдөр би итгэлтэй байна. Яг тэгвэл би 2022 онд сууж шít. Тэгэхээр итгэлтэй байгаа байхгүй. Энэ л их чухал байна. Назадаа эмэгтэйчүүдээ тэгээд шантарнаа. Энэ шантрал чинь танд ухаарал байна. Шантарч байгаа нь ол зайнаа. Шантарч байгаа чинь шагнал байна. Тэгэхээр шантрал дээрээ түр зогсолт хийгээл тэгэл цаашаа дахиад яваарай. Яг тэгвэл та хүүхдээ хайрлаж байгаатай адилхан та чинь бас өөртөө хүүхэд штэ. Тэгэхээр тэр хүүхдийн төлөө юунд ч бити бууж өгөөрэй гэж хэлмээр байгаа. За сүүлийн асуултыг ингэж асуумаар байна. За хамгийн аимшигтай эмэгтэй бол өөртөө итгэлтэй эмэгтэй гэж одоо амгалан багш хэлээд байна. Хөх цас манаас ер нь одоо өөрийнхөө амьдрал цас ингээд чиглэл болгоод яваад байна шүү дээ тий. Тэгэхээр хамгийн аимшигтай эмэгтэй бол өөртөө итгэлтэй эмэгтэй гэсэн ер нь өөртөө итгэлтэй байхыг бол одоо энэ нийгэмд их зүг гэж байгаа шүү дээ. Өөртөө итгэжээ, өөрийнхөө потенциалд, өөрийнхөө дотор байгаа зүйлд итгэжээ гэдэг байгаа. Тэгээ хамгийн аимшигтай эмэгтэй бол өөртөө итгэлтэй эмэгтэй гэдгийг ер нь хөх цас юу гэж харж байна, амьдралдаа яаж одоо энэ ухагтхууныг хэрэгжилж байна. Танд хин ч итгэхгүй байхаас үл шалтгаалаад та өөртөө л итгэж байгаа бол та юу ч хийж чадна. Энэ л аимшиг байгаа байхгүй юу? Аимшиг гэдэг нь эерэг утгаараа шүү. Юу ч хийж чадна гэдэг нь энэ. Тэгэхээр энэ аимшигтай гэдэг үг чинь юу ч хийж гэдэг үгтэйгээ айгүй нийцж орж ирж байгаа. Тэгвэл та сайн ч юм хийж чадна, та муу ч юм хийж чадна. Та бүр ертөнцийг эргүүлж чадах байгаа байхгүй юу? Өөртөө итгэлтэй байснаар. Гэтэ энэ их зөв итгэлийг яриад байгаа шүү. Битэрийн тохиолдолд үнэхээр өөртөө та итгэж байгаа бол канализерайз болж байна. Таныг итгэлчин л чиглүүл. Зүтгэл гэж би энэ үгийг ашигламаар байна. Зүтгэл мүтгэл гэхээр улс төрийн бишгтэй боллаа. Тэгэхээр зүгээр итгэцэн байхад угаасаа эмэгтэй хүн тийм ахтар ер бусын хүчтэй байдаг юм байна лээ гэдгийг би одоо ээжийнхаа жишээн дээр эмээ нарынхаа жишээн дээр олон эмэгтэйчүүдийн жишээн дээрээс харж ирсэн учраас энэ үг надад маш их ойрхон. Тэгээд би бас өөртөө итгэсэн. Яагаад гэвэл түрүү хальт дурдагдлаа те Өсгөл аймгийн Цагаан улсмын ерхий боловсролын сургуулийн 1-р ангидаа ихээхэн хүнд өвчний онш сонсоод тэмдэгт ороод те тэгээд үсэг бичгийг аваараа гэртээ заалгаж исэн их хос их шиг уурт их шиг зөөлний тэмдэг мэмдэг ерөөсөө мэдгүй байсан тэр охин өнөдөр хүүхдийн номын 10 зохиолыг гаргацсан л зохиолчлцсан шүү дээ.
Тэгэд би тэр үед хүүхдийн номын зохиолч болно гэдэгтээ би итгэжсэн. Яагаад вэ гэхээр аав минь надад гэрээр үсэг заах гэхээр надад Дон Кихот, Шатргуурын цэрэг, Шовдр хүбөөс гэсэн маш хүнд тийм зохиолуудаар чинь нөгөө аав үсэг заалгалаа шүү дээ. Нөгөө манай аавын номын санд байгаа зохиолууд нь тэр яг нөгөө хүүхдэд зориулсан зохиолууд их ховор байсан. Гэтэ яг мэдээж дараа нь нөгөө төдвүүган гоё эргүүлэг гэж зохиолууд тал болсон л доо. Манай номын сан чигч надад авчраад. Тэгэхээр тэр үедээ би хүүхдэд зориулсан маш гоё юм хэл хэллэгтэй юм эвтэйхэн ийм зохиол бичнэ гэж итгэж чадсан учраас өнөөдөр би хүүхдэдэд зориулсан бүтээлүүдийн зохиолч болж чадсан байна. Тэр үед би хөдөлж чаддаггүй, хөдөлгөөн хориотой тийм ээ. Ерөөсө хөдөлгөөн их юм бол баг одоо ингээд өвчнжин сэтрээд хүн гэдэг байдалтай байхад өнөөдөр би йогийн багш хийж байна. Өдөр болгон хөдөлж чинь хүмүүсийг хөдөлгөж чинь тийм энэ миний бас өөртөө итгэсний үр дүн гэж би бодоод байна. Тэгээд хэрвээ та даашаа өөртөө л итгэхгүй бол угаасаа хинч танд итгэхгүй. Энэ хороо дээр угаасаа ээж чинь ч танд итгэдэг байхгүй юу? Энэ бол хатан үнэн шүү дээ. Тэгэхээр та л өөртөө итгэн. Тэгээд таны тэр итгэл чинь таны хүч байна. Тэрнээс биш таны хүч гэхээр хин нэгний хасыг хараатаа хин нэгнээс шалтгаалаад байдаг. Хэрвээ хин нэгнээс шалтгаалаад л байвал та өөртөө итгэлгүй л байх гэсэн үг. Тэгэхээр эн чинь бас хамгийн том бэрхшээл болдог нэг талаа. Яг тэгвэл би өөртөө итгээд ах надад хүмүүс итгэхгүй байхад би бухимдаад байгаа хгүй. Би чадна гэдэг ах энэ хүмүүс яагаад одоо намайг чадахгүй гэж бодоод байгаа юм бол гэд. Тэгжээвэл дахиад бод. Левлээ ахвал хүмүүсийг итгүүл өөртөө. Энэ болтол та тэгэл суралцсан шүү дээ. Хөгжин энэ хугацаанд та их л гоё юмнуудтай одоо их л гоё замууд алхмуудтай одоо нүр тулдаг юм байлаа л да. Тэгээд одоо надад нэг багш байгаа. Миний сэтгэлийн багш. Одоо тэр бол миний төрсөн дөө. Тэгээд би яг энэ юг хөрхөн контентыг би тэр хүүхдэд үзүүлж одоо юу яа би тааглая гэж бодож байгаа байхгүй. Тэр хүн заавал үзэх хэрэгтэй. Яг би тэр хүний пүрүү гэж нэрлэдэг. Миний одоо пүрүү гэдэг. Тэр миний яг төрсөн дөө байхгүй. Надад нас их ойрхон. Тэр бол миний байнгын юм нөгөө итгэлээр тоглодог. Одоо миний итгэлийг би өөртөө итгэж байгаа тэр итгэлийг шалгадаг гэсэн үг байхгүй юу? Тэр хүн миний өөртөө итгэж байгаа итгэл надад нэрээ байгаа юу? Энэ зүгээр хуурмаг итгэл үү гэдэг хоёрыг өдөр болгон надад шалгаж өгдөг. Нөхөр тэрийг мэддэггүй. Яа тэгэхээр мань болохоор нөгөө нэлийн одоо ухаантай, сэрэг толгойтой олон хүн удирдах явсан учраас юмны өөсөвийг маш хурдан хардаг. Хурдан маневрлж цэцэрлэг харах замыг ололцдог юм хүн байгаа хгүй. Би одоо яг энэ төрөлтөл битээр нэгчдгөөс болоод төрснөөс биш тэр өмнөх төрөл миний одоо надаас хідэн одоо ах тийм үнэл байсан юм шиг байна. Одоо сүнсний төвшин агцсан ч юм уу тэрийг би мэдэхгүй байна л да. Тэгээд дандаа надад заадаг. Дандаа надад заахтаа намайг дандаа та чадахгүй, та бүтэхгүй, та энэ арга гарна гэж бодож байна. Худлаа гэж намайг нөгөө дандаа ингэдэг байхгүй. Тэр нь өөрөө нөгөө одоо үнэнч тэгээд амуудлаач тэгээд амаа би мэдгүй байна. Тэр нь надад шалгуулчтэй. Тэнгүүд би шантрах гад хэлсэн чинь нэрээ чинь бүтэхгүй бол энэ ч амар ингэж явж чад өрн орол яана гэд ингээд нэг шантрах хурах юм болно штэ. Тэнгүүд нөгөө би өөртөө хэлдэг байхгүй. Чи өөртөө яг итгээд байгаа мó итгэхгүй байгаа мó гэдэг асуулт надад тэр ирээд. Тэнгүүд итгэж байгаа гэж буцаад ирдэг байхгүй. Тэгээд тэр түүдээ бол өстой үнэхээр баярлаа. Миний итгэлийн одоо миний багш болж байгаа. Миний сэтгэл зүйн бол их томоохон багш шүү чи тий. Би чамд их баярлаа гэж хэлмээр байна. Тэгэхээр бэрхшээл болгон гоё аа зү. Тийм ээ. Чи таастаа чадахгүй та юу яриад байгаа гингүүт л би чадна. Үнэхээр итгэлгүй байсан бол би чадахгүй мэн нэрээ. За болио л. Чи энэс өөр ажил хийж чадахгүй гэвэл за болио л би нэр чадахгүй мэн гэж л байвал та итгэлгүй юм би та. Итгэж л байвал тэгэл болно шүү дээ. Тэгээд итгэл гэдэг чинь нөгөө төрөний таг дээр ярьдаг нөгөө secret notes гэдээ ярьж байгаа шүү. Амжилтын нууц л байна л та. Амар их ярьчлаа бүгд. За баярлалаа. Энэ нөгөө шинэ оны ихэнд угаасаа хүн болгон ирч хүчтэй байдаг. Тэгээд яг энэ ирч хүчтэй одоо нэг юм гоё үе дээрээ бас гоё мэдээллийг сонсоод тэгээд нөгөө гараа сайн бол барай сайн гэж бид нар ярьдаг тий. 22 оныг бас юм гоё өөр лүгээ өнгийсэн, өөрийгөө эрэлхийлсэн, өөрийгөө хайрлсан ийм гоё одоо зорилгоудаар ийм аяллаар эхлүүлүүлээс 22 оныхаа төгсгөлд их гоё аз жаргалтайгаар олон зүйлийг бүтээчихсэн, өөрийгөө 100% хайрлчихсан ийм гоёор бас 22 оныг үүдэх болов гэсэндээ энэ удаагийнхаа On and On подкастын шинэ дугаарт за зохиолч, йогийн багш Самсара гэр бүлийн йогийн одоо үүсгэн байгуулагч Эрдэнэ цэцэг. За тэгээ та хэд манаас одоо Эркагийн маань сонирхолтой постуудыг уншихыг хүсэх юм бол Facebook дээр хөх цас гэд байж байгаа. Тэгээд олон гой зүйлсийг сэтгэлдээ бас бусдтайгаа хуваалцдаг ийм эмэгтэйг урьлаа. Тэгээд зочиндоо бас бид TMB Brothers-ийнхаа гоё эрүүл мэндийн
цайг. За баярлалаа. Улаанбурантай. Ямар гоё юм. цайг бас бэлгэлье. За ингээд бэлгэнд талархъя. Бэлгэнд баярлан одоо буяндан дагъя гэдэг шиг тийм бэлгэнд энэ хамт олондоо маш их баярлалаа. За би бас омдоо бэлгэхтэй ирсэн. За үзэгсэлэнт онон үзэгслэнгоо төгөлдөр ялтамхан инхри ононгоо би бас фэйсбүүкээр одоо маш их одоо даагдаг. Пост бүхэн дээр нь лайк дардаг. Тэгсэн чинь нэг өдөр санамсаргүй зочноор нь өргөцсөн чинь ёо би өөртөө итгэснээ л хүч бах та гэж бас реакшнд бодож байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр урьж оролцуулсан танд их талархлаа. Таатай байлаа. Тэгээ нөгөө яг ингээд нөгөө яг хорхон дээр гоцолж байгаа сэдвэрээ ярьсан учраас өмнө бүрхээ одоо хоёул яг ярих гэсэн юмныхаа нэг 10 ил ярьлаа тий. Тэгээд цаашдаа манай бүсгүүчүүд бол ингээд үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Тэгээ би бас өөрийнхөө зохиолын бичдэг ач тусын тухай үлгэрүүд гэдэг Alpha Publishing-аас эрхлэн гаргадаг. За би бол зохиолчоор ажилладаг. Ач тусын тухай үлгэрүүд гэдэг энэ хөөрхөн цувралыг одоо бичдэг байгаа. Тэгээд энэ цувралынхаа нэг хайртай дүр хүнлэг хүү хувлаа гэсэн энэ бүтээлийг тань өргөн барьж байна. Тэгээд энэ манай хүү ахгүй юу? Хүүгийн дүрээс нөгөө сая 16 нас хүрдэг. Тэгээд сэдвлэж бас зургийн дурсан домгийн ганц цэвэрчтэй юм сайхан бүтээлийг тандаа өргөё. За баярлалаа. Сайхан эмэгтэйдээ амжилт хүсье. За стах баярлалаа. Хайртай шүү. Хайртай шүү. Бүх хүмүүс бас би энийгээ ингэж гоё хайрлаасаа, өөрөө өөрсдийгөө бас хайрлаасаа. Тэгээд өөрөө гэдэл яриад эхэлсэн энэ нэвтрүүлэг маань бас өөрийгөө хайрлаарай, өөрийгөө ойлгоорой, өөртөө цаг гаргаарай, өөрийгөө уучлаарай, өөрлөгөө өнгийгөөрэй гэсэн ийм үгсээр энэ удаагийнхаа дугаарыг өндөрлүүлж байна. Дараагийн дугаараар иргэд олзъя. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг дэмжигч Модхон Дэлгүүр